Сайн байцгаана уу ирэх мөндөд сонсогчдоо. За Ламсрангийн саранжаагаан дараагийн зохиол маань эхэлсэн байгаа. За тэгээ энэ зохиол маань 500 хуудастай бүхэл бүтэн ном учраас бас ерөнхийдөө 40 минутаас 1 цагийн хугацаатаагаар оруулъя гэсэн тооцоололтой байгаа. За хугацааны хувьд бол нэг 1-2 өдөр, заримдаа ачаалттай байх үед бол 3 өдрийн дараа орох байгаа шүү. Тийм учраас та нар маань төвчээртэй сонсорой гэж хүсье. Энэ зохиолын хувьд бол суваг дээр орсоор байгаад дуусна. Өөр платформуд дээр орохгүй байгаа. За тийм болохоор суваг дээрээ тавлан сууж тухтаа сонсорой. Зохиолыг бичсэн Ламсрангийн саранжаа, зохиолыг уншсан Туул Синди, гуниг хөөцсөн Замбуулан. Би маргааш хот зүгийн ачаа аваад та хоёрыг хүргэж өгье дөө. Жаал жуул ачаа бараа би гэсэн бидтэй. Ингэж төгөлдөр жолоож аймгийн төвд ирээд хэлжээ. Тэгвэл ч мөн сайнсан. Найз нь жаахан ид хогшлоо яаж авч явдгийн блэ гэж бодож байсан. Төөгийн анд минь чи мөн ч их тусалж байна да. Ядрах цагт нөхрийн чанар танигдна гэдэг нь энэ байх та. Тийм ээ. Ингээд даст их дуугаар хөхрөв. Юуны тулд хоёлаа амь нэгтэй хүүхэд насаа өнгөрөөлөөд. Би чинь та нарын хурдыг унаж байсан сайхан түүх бас би. Биднийг холбосон олон сайхан дурсамж бай. Ийм үед чинь багч болов тус болж чадаж байвал найз нь баярлаа. Ингээд төгөлдөр багын найзаа харав. Юун баг вэ? Тун их тус боллоо миний найз. Гэсэн даст дахиад л дүү охиноо тэрч чихэн дээр нүнсэж тоглов. Манай хүн ч дүүгээ их санажтэй. Аргагүй дээ. Ийм сайхан дүүгээ хавийн эрсээс хамгаалж харамлалгүй л яахав. Тэгээд ч манай даст хүүхэд байхын чанга гарах байна. Химэн төгөлдөр бодов. Та хоёр хаана буух юм? Харин хөө гэргүү болсон гисрүүчүүдээ бид хоёр чинь эгчээнд л очдог бах та. Чи түлхүүрийг нь авсан бэз? Гэсэн даст дүүгийнхээ хамрыг чимхэх айдав. Дэми юм биш үү дээ. Энэ хүүтэнд хүүтэн хурагчсан байгаа. Манад очиод хончих. Ямар танихгүй гэхвш хоёр дүү амьдрал хөөгөөд жилээсэн. Ээж бит хоёр л байдгийн гэж төгөлдөр хэлээд ахыхаа илгэнд наалдсан оюун төгсийг харж инээв. Замбаг Монголд ирснээс хойш анх удаага огц сэрэхгүй тайван унджээ. Түүнийг сэрэхэд намын төв хорооноос олгосон 3 өрөө байр нь нам гүм оргин. Аль хэдийн 10 цаг өнгөрч нөхөр нь шин тамлигдсан ажилдаа явчихсан байхад бол Замбаг ухсхийн өндөөж ийм бүх унтах гэж байх уу? 10 цаг болж байхад дамиран ажилдаа явалгүй яах вүлээ? Ингэхэд надад бас ажил өгмөр юм аа гэж ганцаараа ярьсан Замбаг нэмгэн торгон халаад нүмрэн цонхны өмнө очиж зогсон торгон хөшөг ярав. Цонхны шил хуруу зузаан цандсан харагдана. Түүнийг боссныг мэдсэн мэд телефон утас тажигнан дуурахад тэрбээр чамгүй чочин давх хийснээ ухсхийн эргэж яаран очиж харилцуурыг авав. Нөхөр дамирн нь ярьж байхаажээ. Босчихсон уу? Тэглээ, сая сэрлээ. Нам унтчихсан байна. Чамайг явсныг ч мэдсэнгүй, доодохгүй яаваа. Сэрх шинжгүй тавтай нарахгүй унтаад авахар чинь сэрээгээгүй маа. Эх орны агаар сайхан зохиж байгаа бололтой чамд минь. За, юун сүртэй юм бэ? Зүгээр унтчихсан байхад. Үгүй хөө, ингэхэд чи эх орноо сансан бидтэй. Химэн дамиран ямар нэгэн зүйлийг мухарлан асуудгаараа асуув. Тэгэлгүй яахав дээ. Эх орноо санахгүй хэм байх үлээ дээ. Ингэхэд чи ямар ажил томилогдчихов? Гадаад явдлын яамны сайд. За. Тэгэд хийгээд байж болохоор байна уу? Болгондоо. Сая охинтойгоо ярьчихлаа. Заашгүй дээ. Юун сайн юм бэ? Хизээ ирнэ гэж байна да. Гэрийнхээ утасны дугаарыг өгвөө? Өгсөн. Дараагийн 7 хоногоос оюутны амралт эхэлнэ гинэ. Жаргал төгс элчингийн байрнаас гараад оюутны байранд орсон гин. Хүүе, яаж байгаа хүүхэд вэ тэр чинь? Зүгээр. Аав нь элчин сайд байха болсон юм чинь охин байх ёстой газар очсон дээр. Юу гэсэн үг вэ ханаа? Чи наашаа ирсэн ч элчингийнхэн манай охиныг аадлахгүй штэ. Тэр оюутны байранд чинь элдвийн л залуус байгаа да. Байж үлээг. Буцаад охид тэнд байж болоод байхад яагаад манай охин байж болохгүй гэж? За, боли. Чамтай юу ч ярих үлээ дээ. Ганц охиноо бодохгүй ма чи юу? Замбаг гоморхон хэлэв. Чи битгий хүүхэд эрхлүүлж зүгийг нь алдуулчих гээд вэ? Харин нөхөр минь чиний ажлын томилгоо гарсан шүү.
Хаана вэ? Анагаах ухааны их сургуульд тэнхмээ эрхлэгч. Ханаа, би зүгээр л багшилмаар байна. Өөрийнхөө олон жилийн хөдөлмөрөө оюутан залуус зориулмаар байна. Санддаг л санаа шүү. Би тэгвэл ярих юм уу хөгшөө? Тэгээч ханаа, ингээд чи хоолоо идсэн үү? Ингэсгээгээд нэг юм олоод идчихнэ гайгүй. За тийрдээ. Ийм л арчаагүй нөхөртэй хүндээ би. Харин хоол хийж явах юм уу? Миний хань хүрээд ирэх үү? Төвөг ажлын сада. Орой нэг мөсөө очие. Гүй тэгээд ирэхгүй мүү? Амжихгүй нээхөө. Харин чи ажил эхэлтэл ганц 2 өдөр ч атгаа сайхан амраад орох. Хэд хоног сайхан амарлаа гэсэн чиний үгэнд орё. Тэрэн дээр байх шүү. За би ажилтаа байна. Дамиран гинт адган хилээд уцаа тасалжхав. Нөхрөө өдрийн хоолнд ирэхгүй болсныг мэдсэн Замбаг өргөн мебель орон дээр унаад өгөв. Юунд жимбэ тэрбээр ихэд ядарч хар хөлсөн чихрах ажээ. Шөнийн турш зүүдлэгдсэн өнөөх зүүд толгооноос нь юуш салсангүй. Яг жаргал төгстэй адилхан хөөрхөн охин буурал ус нэмэгнийг тэрэн гашуунаар уйлах шөнийн зүүд нь бодогцоор байх ажээ. Гэрэлтсэн цагаан царайтай том алаг нүд, турхаан гойлог нуруу, өтгөн хар ус. Яг манай жаргал төгсшөө гэж Замбаг ганцаараа яриав. Гинт түүний ар нуруунаас хүйт оргин хамаг биеийн дагжин чичирч жигтэйхэн ядарч нойрон хөрч эхлэв. Гүй би ч одоо яагаад байна? Даарад ах чинь ханаад хүрсэн юм биш байгаа да. Хэрэггүй ч охиноо ганцаарнг нь орхиод ирвүүдээ. Дамирангаас л олж байгаа. Охин минь зүгээр байдаг байгаа да. Сая Дамиран охинтойгоо ярьсан гээцтэй. Замбаг өөрөө ч мэдэлгүй өөрийнхөө бодолд өөрөө хариулан ганцаараа л ярьсаар байв. Хин нэгний зөөлөн амьсгаа ард нь сонсогдох шиг болох үе Замбаг учиргүй сочин эргэж хараад зүрхээ даран тонгойж бурхан минь энэ ч одоо юу болж байна? Арай энэ байр үгүй элгүү дээ. Энд чинь ширв сайдих байсан шүү дээ гэж өөрийгөө тайвшруулан хэлээд босож арцууг өлөв. Сэтгэл тайвшраад ирэх шиг болоход тэрбээр зөөлөн хөнчлөөр хучин хөвтөөд өгөв. Дамиран хурдан хүрээ дээрээсээ Замбаг зүүдэлж эхлэв. Тас харанхуй шүн. Тохон чинийхэн ялах хүүхэд элгэндээ наан тэрсээр Замбаг мэгшин уйлсаар үйж байлаа. Тэрээр нэгэн орон сууцны 5 давхар саарал тоосгон байшингийн хамгийн ихний орцоор орон дээш өгсөж 5 давхарт гарч 62 доо дайлын үүдэнд хүүхдийг тавиад доош уруудан гүйв. Замбагыг яг орцны үдээр гарах агшинд хүүхэд часгийн уйлахад тэрбээр миний охин гэж дуу алдаад сүхрэн унахад ийм тэнэг хүн байдгаа мал хүртэл үр төлөө хээр гадаа орхитгүй юм шүү химээ настай амигны зандрах дуун баруун чихэнд хангинаад явжхад тэрбээр цочин сэрж орон дээрээ нүрээ даран суув. Юу энэ чинь сүүлийн 10 жил юуш зүүдлээгүйсэн. Хөөрхий тэр өврмэн амьд минь яваа юм шүү. Энэ буурал ус дэмгэн олоод авчихсан болов. Би мөн тэнэг хүн шүү. Том даргын хүү Дамирантаа суухын тулд төрсөн үрээ хайсан нүгэлтэй амтаа. Дамиран сайн хүн шүү дээ. Их сайн хүн. Бас надад хайртай. Үннээ хэлсэн бол охиныг минь атлахгүй байсан да. Даанч хадам ээж хүүхэд тэврээд ирсэн намайг ганц хүүгийнхээ эхнэр болохгүй л байсан. Тэгэхэд л би охиноо айлын үдэнд тавьсан. Би нүгэлтэй хүн. Эцэг нь хөдөөнөөс ирээгүйд цөхрөлдөө багтран нялх үрээ хайсан. Би тэр хөөрхөн нялх үрээ хөсөр хаян байж энэ амьдралаар сольсон. Тэр хэрээрээ би сурч эрдмийн зэрэг хамгаалсан. Би Монгол түмнийхээ хүүхэд залуусын төлөө бүхнийг зориулахаас өөр юу хийж чадах юм бэ? Хөөрхий охин минь яаж зовж дөрүүлсэн их надад яас их гомдоо бол. Замбаг олон жилийн өмнөх гашуун дурсамжийг сануулсан зүүдэнд ихэд эмзэглэн нүдээ хавттал уйлаад ямар ч тамир тэнхэлгүй болон орон дээрээ унаад өгөв. Төдөлгүй гүн нойрон домбон өнөөх зүүдээ зүүдлөв. Зүрх сэтгэл нь шаналл гаслангаар дүүрч сэтгэл санаагаар унаж ханын том хевсний голд байрлуулсан гэр бүлийн зургаа харж гөлрөн суусаар өдрийг өнгөрөв. Нулимс 2 шанааг нь даган орхилон урссаар л Дамиран орой ажилласаа ирэхэд Замбаг өөр боссон шинжгүй орондоо хэвтэж байхад бол баах уцаар хөдөлж алтгооны өрөөнд орон данх саваа нилээд чимээтэд чигнүүлэн харшуулсан ч эхнэр нь орж ирсэнгүй. Дамиран эхнэр нь хизээж ийм байдалтай угтаж байгаагүй тул баахан гайхсаар унтлагынхаа өрөөнд орвол Замбаг хүнжилтөө дээш харан хэвтээд оогт хөдөлгөөнгүй таац ширтэх бөгөөд 2 шанааг нь даган нулимс горхилон урсаж байхыг хараад хэрдгийн цочож дэрэгт нь очив.
Дамиран дэрэгдэн очихдоо ч Замбаг огт хөдөлсөнгүй урдын адил хөвцээр л байв. Миний ханаа, би ирлээ. Чиний бие өвдөө юу? Замбаг дуугарсангүй. Дамиран улам зовж том гараа эхнэрийнхээ тухан дээр тавиад Агдасгийн цочов. Айл одоохон халуур нэгч үзээдхий. Эмч дуудъя. Гээд Дамиран сандран эргэв. Чи ирээ юу? Нойр хүрээд би босож чаддгүй. Юуных нь нойр хүрэх вэ дээ? Чи минь халуурч өн шүү дээ. Ханаад хүрсэн бололтой. Намайг битгий орхиоч дээ. За яалаа гэж хань чамайг орхих хүлээ дээ. Гээд Дамиран эхнэрээ тэрэн орон дээрээ суув. Тэр их хөөрхөн охин. Даанч би буруутай. Би нүгэлтэй. Юу гинэ? Ямар охин? Дамиран эхнэрээ тэрсэн чихтэй өрөөнд доторхыг сандчиж харав. Охинтой минь их адилхан. Би ярьж чадахгүй нэ. Ер нь би өхвөл таарна. Ингээд Замбаг түүний цээжинд наалдан мэгшин уйлав. За тайвшир да. Битгий элдвээ юм ярьж намайг айлгаад байл да. Юу өхвөл таарна гэж чамайг өхвөл би яах юм? Битгий нүгэлтэй юм яриад бай. Ингэж Дамиран халууны юм ярьж баахан төчгнүүлээд аргаа орохта түргэн тусламж дуудаад эхнэрээ тэрэн сууж байтал эмч ирж гэлаалгав. Эмч Замбагыг үзэж тариа хийхэд Замбаг төдхөн унтаж эхлэв. За яаж вэ нөө эмчээ? Эхнэр маань ханаад хүрчихсэн үү? Эмч Дамиран харж хэсэг зогссноо. Таны эхнэр ханаад хүрээгүй гэлээ. Ханаад хүрээгүй гинэ. Тэгээд яасан гэж? Таны эхнэр сэтгэл готрлын эхний шинжийг агуулж байна. Юу гинэ? Яахаараа тийм байдаг вүлээ? Гэсэн Дамирангийн нүд томров. Уучлаарай, та хоёр хэрэлддэггүй. Үгүй ч иш. Яалаа гэж тийм ёс зүйгүй балаа юм байдгийн. Манайх тайван гэр бүл гэж Дамиран ихэд бардам хэлв. Магадгүй эхнэрт танаас нуусан нэг том нууц байж болох юм. Юу гинэ? Манай эхнэрт яалаа гэж тийм юм байх вүлээ? Миний эхнэр чинь анагаах ухааны доктор хүн шүү дээ. Доктор Замбаг гэж чи сонссон уу? Юу гинэ? Байзаар ахаа, энэ өвчтөн маань тэгэхээр доктор Замбаг эмч байх нэ. Бид олон гарын авлага номыг нь уншдгийн гэж эмч бүсгүй гайхсан өнгөөр хэлэхэд Дамиран ихэд маадгаар дээгүр харан хоолоо засав. Намайг уучлаарай. Доктор маань ажлын ачааллаас олж өвдөж өж болно штэ. Тэр чинь харин ордоо шүү. Гээд Дамиран ихэмсгээр толгойд охин инээх айдав. Гэхдээ ахаа амьдралд юу ч тохиолдож олно. Эхнэртэй ямар нэгэн нууцыг олон жил хадгалж байгаагаа илчилбэл та тайван хүлээж авах хэрэгтэй шүү. Гэж эмч бүсгүйг зөвлөхөөд чи битгий дими юм яриад бай. Миний эхнэр тийм байхгүй. Гэж хашгирах шахам хэлээд эмчийг хөөхн халаг гаргажээ. 2 цаг гарan унтсан Замбаг сэрэн орчноо харвал нөхөр нь хажууд нь ядарсан бололтой сууж байснаа баярлан инээмсэглэв. Замбаг нөхрөө өрөвдөж гарыг нийлээд би чамайгаа айлгachчээ уучлаарай гэлээ. Би энэ яаж байна? Хөгшнө нь ямар их айва гэсэн Дамиран тонгоож эхнэрээ өмсөд хөлстөө тухайг нь илэв. Хөлстөө байна. Хэвт хөлс яах вэ? Чим нэм идсэн юм уу? Үгүй ч иш. Хоолоогоор юм даавахч танаг алга. Иш чаавас байж байгааг нь чамайг ийм болохоор л би охиныхоо дэргэд үлдэлгүй дагаж ирсэн юм шүү дээ. Шинэ ажил нь ямар байна? Ажил яах вэ? Хийж сураагүй ажил биш. Харин чи минь яагаад байна? Би айсан гэж жигтэйхэн. Хэвт би нэг хоолны арга бодохоос мөн бодох байх та чи. Замбаг босож халаада өмсөв. Даарч хавдаа Замбаг минь. Өдөр хоолнд орсон уу? Заав гараагүй. Хинхийг амтэн шүү. Одоо яах вэ? Нийгэнд сурсан зан юм чинь чиний нөхөр арчаагүй бас хинхийг амтэн шүү дээ. Хилээд өгөхвдээ. Тийм болохоор би энэ чи яана гэж Дамиран ихэд шинтэн асуугаад инэв. Хоолдож чаддгүй. Би ч сайн эхнэртэй хүн дээ. Би нэг хоолны арга бодъё доо. Ямар хоол хийх гэж? Орой болчихжээ. Хэдхэн бууз жигэнчхий бэлэн хөлдөөсөн бууцаага. Ашгүй яасан сайн юм бэ? Өсөж байна гэж жигтэйхэн гэсэн Дамиран телевизийн орбитын нэвтрүүлэг харангаа намын үнэн сонин шүүрэн авав. Би сэтгэл нь овоос иргсэн Замбаг хоол хийхээр явав. За хана хоол ойд. Том шилэн тавагт цавцайсан цагаан гурилтай бууз уур савсуулан барин орж ирээд Замбаг нөхрийнхөө өөдөөс харан суулаа. Өрөөгөөр нэг сайхан үнэр хаан хийн. Дамиран өөрийн ирэхгүй ихнэрээ харж инээд алдав. Яагаад инээгээд байгаа юм бэ? Ингэхэд байна. Чи өөрөө юм мэдсэн юм уу өнөөдөр? Энэ нүг Замбагыг цочов.
Гүнээрээ би өнөөдөр аяг цайж уугаагүй юм байна штэ гэж тэрээр дуалдав. Тэр гэм хэлсээр байтал тэр шүү дээ. Мөн хариуцлагагүй нөхөр юм а чи. Дамиран эхнэрээ бидээ татан тэрээд өмнө нь тавхтай хоол дөхүүлв. Өвдөөдөл элдв хоёр болоод хүн айлгсан байна шүү дээ чи. Тэр хоёр хооллоод бисээ харж зөөлөн инэв. Унтах уу ядарч гин үү? Дөнгөж хоол идчихэд үү? Ганц орой яавал гэж болохгүй. Ямар тач хоолоо шингээх хэрэгтэй. Гэхдээ төвхтэй юм а чи. Дамиран ундууцан ившээлгэв. Дамираа хоёлаа залуудаа дахиад нэг хүүхэдтэй болёо гэж яагаад бодоогүй юм бол? Мөнөөхөн зүрх шархируулсан зүудэ бодон өөртөө шаналсаар байсан Замбаг гинт нөхрөөсөө яриа өдөв. Харин л дээхөө. Энэ тал дээр би өөрийгөө буруугүй гэж боддгийн. Нэг бусуудаа чамд учирлан хүсээд жигтэйх муухай уурлуулсан юмдаг. Тэгэхээр гол буруут нь би юм а да. Яг бас чи биш л дээ. Чиний ажил эрдмийн зэрэг горлох гээд дээр нь би завгүй болохоор бидний залуунаас зав бахта байжээ. Одоо харин дахиад нэг хүүхэд гаргачих ч нас байна да үгэн. Паах 40 гарсан хойно юу да амьтны булаа болох үз. Үрээ тэрсэн их хүн нүдний булаа болохтой яах вэ дээ. Тэгээд ч манай амьдралд гадны улс ямар хамаатай юм. Иш хөөрхий чи минь хүүхэд хүсээд байна да. Тэгэлгүй яах вэ? Хүүхэд хөөрхөн штэ. Наашир да. Хана тэрмээр санагдчихлаа. Гэсэн Дамиран эхнэрээ тэрэн сүүлийн үед сүрхий жин нэмсэн тул амсгаадан суув. Им чи юу гэж вэ? Замбаг ихэд сонирхон асуув. Дэми бала юм яриад нэг тариа хийгээд явсан. Харин агууштай тариа хийлгээд чи овоо унтаж сэргсэн шүү. Манай эмчнэр хэрэг алга. Гүчи тэгээд магтаад байгаа мó муулаад байгаа мó? Мэдлэг барагтайхан санагцсан. Яг юу гэсэн бэ? Дэмигээд байхад чинь хүн байцаагаад ах юм гэж Дамиран уурлав. Яг юу гэсэн онш тавьсныг чи хэлчихэлдэ. Би Монголынхаа эмчнэрийн мэдлэгийг сонирхсан. Тэр талаарч мар уух юм билээ. Яг юу гэсэн үг юм бэ? Чамайг сэтгэл гутралын өвчний эхний шинжтэй гэсэн. Оо за тэгээд цааш нь яасан хэрэг дуртай юм бэ чи хүн байцааж зовоох юм. Өөр юу гэснийг хэлээд хэлдээ. Ямар төвөгтэй хүүхэн бэ чи? Дэми юм яриад байх ч өвдөө тэр чинь. Зүгээр хэлчихээч дээ өвгөн минь бухимдал үүсгээд байх юм. За сонсохгүй юу тэгээд тэр эмч чамайг амьдралдаа нэг том нууцтай түүндээ шаналж байж болох юм гэсэн. Тэгээ зогсохгүй намайг манай эхнэрт тийм байхгүй гэд байхад тийм байдал илэрвэл та тайван хүлээж аваарай гэсэн. Тэгээ чи яасан? Юу гэж хэлсэн? Загнаад л хөөгд гаргасан. Яаж байгаа юм бэ чи? Гэж Замбагын царай хувхаа цайв. Яасан? Болохгүй мó? Худлаа яриад байгаа золгийг болохгүй. Чи одоо яасан бүдүүлэг юм бэ? Ажлаа хийж эрүүл мэндийн тусламж үзүүлж аваа эмчийг яаж байгаа нь тэрөө? Тэгээд бас дипломат ажилтан гээд байгаа шүү. Тэр эмч сайн эмч байна. Яахаараа тэр хүүхэн сайн гэж миний амьдралд оролцоод л үний юм хэлсэн байна. Зөв оноош тавьсан байна. Гэтэл чи эмчийг загнаад хөөжөл байдаг. Зүгээр л нэг төргний эмч тэгж хэлж байдаг. Яасан ч мундаг юм битээ. Тийм эмчийг бас гомдоож л байдаг. Замбаг уурлан дүрлзээд гараад явчихад Дамиран огол хараам босов. Үгүй энэ одоо надаас нуусан юу хийдэг вүлээ? Эцэг ах дүүсийг нь найз нөхөд гээд би бүгдийг нь танина. Тэгэхээр энэ надаас юу нуух вэ? Өөр хүнтэй завхаарсан байж болох уу? Өөр юу ах вэ? Тийм л болж таарлаа. Хидийд хинтээ завхаарсан бол эхнэрээ учиргүй хардаж эхэлсэн тул Дамиран өрөөнөөс гарч үлмийн дээрээ гიშгэлэн гисээр унтлагын өрөө рүү шагаавал Замбаг уйлж суув. За баларлаа. Хэрв тийм байдал илэрвэл эмч намайг тайван хүлээж аваарай гэсэн. Энэ маань надаас айгаад уйлж суун. Одоо болсон хойно энийг зовоогоод яах вэ дээ? Сайхан төрсөн эмэгтэй хүний зовлон их ч юм аа да гэж уужран бодсон Дамиран эхнэрийнхээ дэргээ зөөлөн алхан очиж толгойг нилээд духан дээр нь үнсэв. Зүрхээр нь ширхийн хатгуулж чи намайг яаж доромжилж чадаж байна гэх гомдол үерлэн хоолой нь гашуу оргуулан дээшлэн. Тайван байна шүү Дамиран. Эхнэр чинь сэтгэл гутралаараа өвдчөөд байхад тайван хүлээн аваад эр хүн шиг ууж ухаанаар өнгөрөөхийн оронд гомдож гутраад л Дамиран өөрийгөө зэмлэн бодоод эхнэрийнхээ мөрөөр тэрвэв. Унтаач чи битгий хүн ноолоод бай. Замбаг хахирган дуугаар зандчин гарыг нь мөрөн дээрээс авч хаяхад Дамиран эхнэртэй жигтэйхэн гомдоод явчихав.
Үхээ ерөө хүн эзүүчилж завхаа арчхаад юундаа ингэж уур уцаар болдог байна. Ийм дээрээ тулах юм бол замбаг биш би доромжлуулснараа ингэж давчтан үсттэй. Үсэртэл наалгадчихалтай билээ. Нэрэтхийн энэ золигчин сэтгэл гутралаар өвдчихөд байгаа шүү дээ. Аяыг нь харцнаа сууж байхаас биш. Хач юм да. Миний замбаг өөр эрийг хүсэмжлэн сэтгнэг хөнгөмсөг хүүхэн лавл биш дээ. Надаас өмнө нэг залуудаа сууж нийлэх дээрээ тулж байсан юм гэдэг. Арай тэр хүн гинт гараад ирсэн юм биш үү? Ингэхэд их орондоо ирээд зан ааш нь өөрчлөгдөх юм. Энэ олон жил холбоотой байсан юм биш байгаа. Охинтой хамт үлдээдэг байж дээ. Ингэж бодсон Дамиран зочны том өрөөндөө орж диван дээр суун тусаад санаа алдав. Замбаг унтлагынхаа өрөөнд хэсэг ажин түжин оргин чимээгүй болоход Дамиран хувцсны том шкаф хонгоолгон гарт баригдсан нүмерчмөр юм аваад бүглээрээ хэвтээд өгөв. Унтчихсан байлаа. Хөө их өгшөө, босоорой. Гүчиж яаж байгаа юм бэ? Орондоо ороод унтаач. Гэх эхнэрийнхээ дунаар сэрсэн Дамиран инээмсэглэн зогсох эхнэрээ гайхан басгүй дурамжхан харав. Гүй яава. Орондоо ороод унтаах уу? Юу ч болоогүй аятай мэлтэгнэж ялдан минийх ихнэртэй дургуутслаа илэрхийлэн амандаа бовтнов. Айл босоо. Ингэж хэвтээд унтаж амарсан болох юм уу? Гэх замбагын дуу ширүүсгэд Дамиран өөрийн ирэхгүй өндийсхийв. Уурлуулж болохгүй гэсэн шүү дээ. Сэтгэл гутралын өвчин нэхэлж байгаа. Дамиран өөртөө аимсан бодоод бостол замбах түүний нүмрэн хөвцөн каракул цахта балтойг угц татан аваад иш чаавас арчаагүй гэдэг нь очиж энийг нүмрөөд байхдаа яах вэ дээ гэж өглөн цааш эргөв. Гүтихгүй яах вэ? Нэг бол өвдөж айлгаад эсвэл харж чадахгүй уурлаж хуйсганаад байхаар чинь хүн юм болохоор би нүмрэх юм авалгүй яах вүлээ дээ. Тэгээд ч миний хувцас хойно химэн Дамиран игдүүцэн бодсон ч ихнэртэй юм хэлэлгүй гарч унтлагынхаа өрөөнд оров. Төвөг цаашаа дахиад л уурлаад унах үз. Ямар гайтай өвчин яагаад тусчав да. Замбаг урдын адил ялдам сайхан ааштай хүнжилсхэн өвөрт нь орж ирэхэд Дамиран ихнэрээ тэрврээд гүн орны далайд умбов. Өвлийн цонхгор сарн дээр хөөрч түнэ мотой зэгэл цагаан туяа цонхоор шургалах үест замбаг хар дарсан зүудэндээ багтран голынхоо дугаар муухай орилоход Дамирангийн нуруугаар хүйт дан огол өсрөн босжээ. Хөх бүрдийн домогт хангаа нутагт үлдсэн хамгийн сүүлчийн хувраг хүн бол мохор хурууд Соном гавж байжээ. 1937 оны их баривчлагаагаар бүрдийн хийдийн голомтыг цор ганцаар сахиж суугаад баригдсан хүн бол Соном гавж. Соном гавж ногоо малгатын шоронд чамгүй яргалуулж тамлуулсан ч амьд үлдэж чадсан аж. Хань хамсаатна илжилсэнгүй гэж ихэд бачимдан уурсан ногоо малгаад дарга ташаантаа санжигнуулсан жадаа сог татан гаргаж ирээд Сономын зүүн гарын жигчээ хурууг тас цавчиж тастуулсан хурууны угаас цус алгаад ангарахад хоёр нүдээ битүүртэл балбуулсан лам хик хөхөрч. Чигчээ хурууг боллоо доо. За яа гэхв. 7 уур хуруу үлдсэн хойно юунд алдцав. Гэхэд цустаа жадаа хойнд нь хийсэн дарга ихээхэн дөвчхэндэг ид байх нэ чи 10 хуруугч нь үлдээхгүй бүгдийг нь завчин шүү гэж занал хийлв. 10 хар нүглээс айхгүй зоригтой юм бол авахгүй юу дөө тэгээд гэж Соном гавж тоосонгүй. Бүрдийн хийдээс хар болсон рит хувилгааны чанар үйлчилсэн үү, ерөөс тавилан заяа нэвээсэн үү, Соном хэдэн жил шоронгийн хүнд тавилан гэдлээд буцаж ирэн бүрдийн хийдийн шатаж сүрсэн тойр цахин 4 ханд гэр бариад суучхав. Нутгийн сүсгтэн олон нууж авч үлдсэн хид том хөлгөн судар гавжид авчирч байрахад Соном тэдгээр дээдийн ном судрыг цуглуулan өвгөн хадны агуйд нуун даяанчлах болжээ. Дотоодыг хамгаалахын төлөөлөгчөд шоронгоос суллагдсан лам нарыг мөрдөж мөшгөн зовоож байсан ч Сономыг марцсан мэт орхисныг нутгийнхан мухар хурууд гавжийн номын ид шид эгэлгүй хэмээн сүсгэлэн ярилцаж сэм түмнийг зорино. Зарин ирсэн нэгнийг мухар хурууд гавжийн жижиг гэрт ороход эзгүй байгч тулганд нь гал асаж гэрэн цэвэрхэн гэж жигтэйхэн хоймрын жижиг ширээний дээр нутгийн түмний өргөсөн цагаан эдээ боб борцог чансан мах зэргийг том царандхийн орхисон байх тул зарин ирсэн хэн байлаач халуун цай ууж эдээ шүүс зооглоод өөрийнхөөгөө орхин буцна. Нэг гайхмаар зүйл нь мухар хурууд гавжийг сүслэн очсон хэний ч хүссэн зүйл нь бүтдэх тул нутгийн олон ихэд сүсгэлэн залбирч цай эдээнийхээ дээжийг бүрдийн хийдийн зөвхт өргөдөг байв.
Ногоо малгайтны зарим нь ч бас бусдаас нуугдан байж санамыг сорон сэм эзгүй гэрт очиж хэрэгээ бүтээн. Санам ламтан өвгөн хадны агууд бүтэн 3 жил ном чамдан даяанч хийгээд гинт нэг өдөр 4 хант гэртээ ирж дархны ажил хийн амьдрах болжээ. Санам гавжээд хийж чадахгүй юм гэж байхгүй тул нутгийн олон охид бүсгүйчүүдийн гоёл ээмэг бөгжнөөс эхлээд аяг, домб, мөнгөн хазаар, эмээлийн мөнгөн баавар хүртэл хийлгэх болжээ. Санам бурхны ном айлдаад өргөл барьц авдаггүй бол дархныхаа ажлын хөлсийг авдаг байв. Тэгэхээс өөрөөр яалтай билээ. Ур ухаан шингэнхийн сорих уран дархан хүн ховордож, шин төрд адлагдаж, эсэргүү дайсан гэх нь халаг болсон үе тул нутгийнхан өвгөн ламыг улам ихтээлэн хайрлах болжээ. Энэ үед нутгийн баян ядам гэгч Феодал баригдаад явв. Феодал гэж нутгийн залуус тэдний ар гэрийг айлган охид бүсгүйчүүдийг дээрлэхэх болсон тул хөрөнгө мал бүхнээ хураалгаж зовхын төлийг эдэлсэн баяны эхнэр Санмоос аврал гуйж иржээ. Хамаг байдгаа барж ардын засгийнханд атлагдсан тэр эхнэрийг санам гавж өрөвдөж өөртөө байсан хідэн янчаан 2 мөнгөн эмбүүний хамт өгч нутаг сольж амьдрахыг ятгажээ. Мохор хурууд гавжийн хэлснийг бурхны лүндэн хэмээн хүлээн авсан эхнэр хүүхдүүдэд аван өөрийн нутгаа зорих болов. Гэтэл ядмын эхийн бие тун тааруу байх болсон тул өөрийн баг охин Норвыг хөгшний дэргэд үлдээн хувь тавиланган санам өвгөнд даатхан орхижээ. Хавар зун намар цаг нэгэнтээ солигдон өнгөрч өвлийн хүйтэн салхи өрх дэрвүүлэн нэгэн шүн хаалганы цаана эмхтэй хүнийг гишүүн уйлах сонсогдоход өвгөн лам цочин сэрж танаг алдан яаж гинах модон орон дээрээ суун чих тавин чагнав. Яалтчгүй охин хүүхдийн гиншин уйлах сонсогдоход өвгөн ламын нуруугаар хүйт даажээ. Яарья балмын хэн байдаг вүлээ? Ямар тач усан нулимстай цусан зүрхтэй хүний үр ирэ болол та. Зовсон амтан биц хөөрхий. Энд ч ятан баяны охин үр байхаа да гэж өөртөө бодсон өвгөн лам босож дэм бариад үүдэнд очив. Хүүхэд үүдний цаана хэн байна? Юунд уйлав? Гэрт минь саатан тухал. Лам өвгнийг зөөлөн дугаар аргадангүй хэлгээд үүз хөгдөн үсэн сэгсийн шүн орж буй цасан дарагдан дараасан дээлийнх нь хормоо цус болсон 17 орчим насны охин арайхийн босго даван орж ирээд тунчиг туниа мудаа дуугаар ихэд хүчлэн байж "Боёнтон минь өршөө" химээгээд тэнхэл тасраа бололтой муужран унав. Хааллаг гим хээ дарих минь юу энэ чинь? Санам ламтан өөрийн ирэхгүй цочирдон дуу алдаад жаал бүсгөөрөө хойштон очсноо зүрхшийн ширтэж толгой сэгсрэв. Охины цайвар дуу бор хамаар эн тэндээ хөхөрч үзэмжит ягаан уруулан хийгц татагдаад цус шүүрснийг харваас хүүрхий балчир охин хэрэг сэтэрсэн зовлон гүйцэж золоор зугтсан бололтой. Хүүрхий минь дээ хүний үр энэ хүртэл хүрээд ирсэн нь болж дээ. Ядмын охин байна. Өвгөн лам ихэд тод хилээд доош тонгойн голомтын өмнө сөхрөн унсан охиныг сэвхий төлөөргөн 70 настанд баймгүй шалмаг хөнгө алхасаар өөрийн халуун хүнжилт хэвдүүлэн охины дээл өмдийг тайлж цэвэрлэн сан тавьж муугийн хорлол зайлуулах дээдийн намнаас уншиж хонх намар тачигнуулсаар өглөө болгов. Санам лам уншлахаа дуусгаж яаран гадаа гарч орчноо тэмтжин хараад мөн гэртээ гүйх алдан орж жижиг цагаан дарцгархав юм байрсаар орж ирэн гэрээс холгүй байх модонд тогтоон хийсгэв. Дараа нь хийдийн туйрлуу ирэх зам ухтон 2 мод босгоод дээсээр хааж хөл хорой тогтоосныг гаднаас ирэх улсад дохиолоод сая гэртээ орж ирэхэд охин сэрчгсэн бүндгэнтүл чичрэн хөвтөж байв. Өвгөн лам охины толгойг барихад алганаас нь цог төөнөх ажээ. Хааллаг гэж охин минь дээ хал орч байна. Хэр үздэй хөөрхий гэж өөртөө бодсон лам хүүхээ би яаж байна гэж аялагдуугаар асуув. Аха би хаана байна? Би маш их таарч байна гэд охин өмөлзөв. Битгий заваа хүүхээ чи санамгаандаа байна шүү дээ. Лам багш минь болгоо би яагаад энд ирчихсэн болоо? Эмиг ээжи минь би муу байгаа. Би явах ёстой юмсан. Охин мэгшин хилээд улам чичрэхэд өвгөн лам хоймрын жижиг авдраа онгойлгож өөрийн нэлбэнхэн дотортой лам дээлээ гарган охиныг хучаад аманд нь эрхийн чинээ хөлдөө цагаан тос хийж хүлхээ дунтаад байгаарэ гэхээс өөрийг хэлсэнгүй. Хөх бүрдийн нуруу тэр чихтэй цасан дарагдаж цавцаана.
Өвгөн лам охиныг унтаж эхэлмэгц тулганд гал өрдөөд гэрээс гарч өвгөн хадны хүдэн агууд ороход дөнгөж нүдэ нээсэн хідэн бэлтрэг гинцгааж хүний үнрээр шүдэ ярзаалган биеэ хураан үсрэхэд бэлдсэн өлөгчин чон өвгнийг харж сарсан хоншоороо газарт наан доош намсгийн хөвтөв. Өвгөн лам их чон ялах бэлтргүүдийг харж мишээгээд чиний зөвөө үрсээ өмөөрөлгүй л яах вэ? Би ил байна. Энд надаас өөр ирэх хүн байхгүй шүү дээ гэж хэлээд аган хойморт ихэд тухтаа завлан суулаа. Төдөлгүй ламын бие хөнгөрч аниргүй чандаад уусан одов. Хөх бүрдийн хөндөй нэлийсэн цагаан цасан дарагдан ажин түжин оргино. Гартаа очирт хон хатгсан толгой нүцгэн ламын толгоон оройгоос цойлон гарсан цагаан уур цас түндийгөр нисэн бидрэх ажээ. Цовраа гурван толгодын бөөгнөрсөн хөх асгатай бэлд ядарч туйлдсан биегүй хий дүрст дагжин чичирсээр асгат цохиогод мацаж салхин цохигдон асгат цохооны жалга руу хідэнтэй унах уйс соном гавж яаран хурч очжээ. Харлаа. Алив. Ядарсан сүнсийг нэгэн их хүч өгөн авч дээш хөөрхөд тэрбээр нэг их баясаж үнс нуран болгосон голомтоо сүүлчин удаа харах шиг болов. Эмэгний үнс нуран болсон овгор хар гэрээс нь хүний урманд ширхэг хялгас үлдсэнгүй хайлсан ажээ. Тэр шатсан гэрийн доор эмэгний хүн биеийн цогцос хамт шатаад шатсан гэрийнхээ үнс нурам даруулан хамт хайлжээ. Хөөрхий, оюун ухаанд хүний аим гэдэг цага болохоор дэндүү хэврэг эмгэнэлтэд дуусах нь харамсмаар. Алтан ам золиосонд гарсан цөвүүн цагийн нүгэл ихсээр л та явж чадах нь уу? Энэ үхэнд нэг агуу бий. Тэнд хүрчих хүлээл таныг амарчуулаад явах замын тань саад арилна да. Тиймээс бүү зов. Би хаашаа явах гэж би эндээс явахгүй. Би чинь цагаан адууд улаан өхөрт баян ядмын их. Монхон баяны ихнэр сувдан дулам шүү дээ. Дараагийн төрөлтөө яарах хэрэггүй. Тийм ээ. Би өгч гисэн л дээ нэрээ. Гэхдээ хуран чинээхэн ач охин минь энд ойр ганцаар хоцорчхоод байхад би яаж орчлон орхиж чадах вүлээ дээ. Эмэгний сүнс учирлан хилээд шүүр салдана. Тэр охинд санаагач хэлэх хэрэггүй. Охин манад буй. Юу? Ингэхэд та хин гэж вэ? Соном гавж байна. Лам гурван эрдэнэ минь мохор хурууд гавж минь та бас бурхан болчихдаг мөн тоогүй ээ. Эмэгний сүнс харамсан дуалдав. Бүү зоогтун, би төрөл арилжаагүй. Миний оюуны сүнс таныг гим унлаас ч татаж босгон сансрын ертөнц рүү илгээх гэж ирсэн. Лам гурван эрдэнэ минь, лам багш минь та эсэн минь байдаг нь юу та сайн билээ. Ач охиныг минь авралтаа багтааж сах усандаа болгооно. Тэрийг асуух юм билээ. Бүү зоогтун, би түүнийг сайн сайхан амьдралд хүргэнэ. Харин та одоо өөрийгөө бод. Ингэхэд та чи яахаараа энэ их гомдол үзэн ядалт хараал зүглээр өөрийгөө энэ байтугай 3 насны гянданд хүлчихдэг билээ. Юу тохиолдов? Соном гавжийн оюун санааны удирдагч эмэгнээс ийн асуух үес тэд агуйд орж ирэв. Ламын амин давхрахтай холбоотой амьдралын дамжуулагч хийсүнсэн биетүүд босож эмэгний сүнсийг ламын өмнө сөхрүүлэн суулгав. Гомдол цөхрөл үзэн ядалт уур хилэн гурвчин чамайг хүний ертөнцөд тушчихсан байна. Үүлийн үрийн там энэ 3 сэтгэлээс даруй цэвэршвэс зохилтой буюу соном гавж тайван хилээд сүнсийг өрөвдөн харав. Ганц хүү ядмыг минь гимгүү байхад навчаад хороочхоор би гомдохгүй яах вүлээ. Цөхрөхгүй гээд яалтаа. Хамаг хөрөнгийг хурааж модыг нь бариуллаа. Ингээд орхиж болох байсан шүү дээ. Эмэгний сүнс ихэд гомдолтой хилээд газарт наалдан унав. Энэ гомдол маш их хүнд тул хөөрхий сүнсийг хөдөлгөөнгүй дарах ажээ. Тийм ээ, чиний зөв тэгж болох л байсан. Хүүхдээ намд үлдээж болох байсан. Гэсэн ч бүү харамс. Дараагийн төрөл нь сайн байх болтугай. Битгий гомдож үз. Би яаж гомдохгүй байх юм? Би ганц хүүгээ харгислуулаад алдчихад байгаа их хүн шүү дээ. Гэж эмэгний сүнс чарлаад улам доош навтан дарагдав. Тийм ээ. Чиний зөв. Битгий гомдол чин чамайг чөдөрлөөд байна. Дээшээ босоод суу да. Чадашгүй нэ. Улам доошо татаад байна. Эсхэллүү би.
3 цагийн дараа бурхтаас хүүдэ болгон өөртөө сайн төрөл олгохыг хүс. Энэ хугацаанд мохооны эхнэр ядмын ээж болж сайхан амьдруулсан орчлон ертөнцөд талрах. Жаалан багш минь би хичээе. Тийм болбоос би чиний үеийн зовлонг тасалж биехэл сэтгэлийгч нариусгах уншлаг уншия. Жаалан 3 эрдэнэ минь өршөөж болохоо. Сэтгэлдээ нүгэл нэмэрлэж 3 хорыг бясалгах хэрэггүй. Жаалан багш минь сахиусандаа болохоо. Дулам чи хүний өөр ертөнцөд өөр юунд гомдов? Гомдол уур хилэнгээ задгайл. Шаа, мана цагаа гууж дэлэнт малын минь хишгээр амьдарч байсан галсан нүгэлт мөн уйлыг буцалгаж миний нүдний өмнө согтуу ирс авчран ач охиныг минь боцорлуулж дараа нь хэвтэрт орсон миний өмнө өөхөн динг минь өшөглөн унгаж намайг гэртээ минь хамт шатааж алсан. Ийм байхад би гомдож цөхрөхгүй, уурлаж хэлгэнэхгүй яах вэ дээ? Ийм гай тохиогоод байхад эмэгний сүнс гаслан хилээд ордуу тавин уйлж дахин газар татагдан наалдав. Үгээр энэ яазаараа бол чи хідэн үеийг өнгөртөл газарт хадагдан мууга үзэх зовлонт болох нь дээ. Сономгайвч харамсан хилээд толгой сэгсрэв. Лам багш минь тэр зовлонгоос л намайг гítэлгэж хайрал. За тийм бол миний үгэнд орж үз. Ядмын араас харамсхай байл. Ач охиндоо бүү зов. Хөрөнгө идэлэл мал сүргээ хураалгасандаа битгий харамс. Ядам хүүгч нь хороосон ардын засгийнх нэгч ач охиныг чинь бузарсан муу үйлднүүдийгч чамайг шатаасан галсангч өршөөн уужим сэтгэл гаргаж үз. Чадах нь уу? За би тэднийг өршөөж байна гэсэн эмэгний сүнс хүйтэн газарт хэвцээрэл байв. Тавлан заяага бүү хуур. Чи сэтгэлээ чөлөөлж чадахгүй л байна да. Сономгайвч хөнгөнөн хилээд чимэх цас авч хідэнтэй үлээхэд эмэгний сүнс дээр хөөрснөө ламын өмнө сөхрөв. Сономгайвч орчны бүдэг гэгээ тасрах үес уншлах дуусгав. Лам багш минь гэлаалаа. Би ихэд хөнгөрөв. Ганц хүү минь ач охин минь надаас холдсон болол та. Жам шүү дээ. Орчлонгийн хоосон үнний өмнө чи зогсож байна. Одоо оддоо бурхны хайр хишиг залрах үз. Өвгөн лам ийн хэлэх үе агууд нэгэн их гэрэл цацруулсан цагаан морь давхан орж ирээд урт 2 хөлөө дээр өргөн дүүхэлзөв. Дулам чи нүглээ үргэж чаджээ. Сэтгэлийн хүч асар их байдгийн. Базар сад бурхан ариуслын хүлгээ чамд илгээж чийч ядамж сайн төрөлд их үрсийн барилдлагатай очих боллоо. Үдлэн хоцорсон үрс чинь сайн явж сайхан амьдрнаа. Сономгайвжийг хэлж дуусаагүй шахан байхад эмэгний сүнс хийм оронд мордож үл мэдэх цагаан урс авсуулаад давхин одоход сэтгэл амарсан өвгөн лам мишилзэн босоод агуу мохорт хэвтээ өлөгчн чон ялах бэлтэргүүдийг харж мэхийн ёс хийгээд агуугаас гарав. Өвгний гэртээ ороход охин учиргүй хөлөрчгсөн унтах хажээ. Өвгөн лам охины төмгөр цагаан тухан дээр алгаараа зөөлөн дарж үзвэл бүлээхэн байлаа. Охины халуун буурчээ. Өвгөн лам ихэд амгалан царайтай болж бөөрөнхий жижиг цагаан тосноос хагчин хумсны толио шиг жижиглэн үлээснээ хөлдөө тосыг унтаж буй охины ам руу хийж орхив. Хүүхэд минь хүлхээд байгаарэ. Хүлхээд байхад учир гарнаа. Насны эрхэнд хэдийгээр ядравч сономгайвж төрөнгийн эрсийн харгислалд өртсөн охины охин биеийг бүрэн болгочих чухал байлаа. Охин ямар буруу тайсан билээ. Бүр дуулын өөрт тороох өнчин ганц гэрээг чиглэн 2 хүрт тэрэг чөрхлөн хөтөлсөн биелэг ир алханд. Энэ нэрийг санхаан домдог гихаагаад хідэн үе дамжин хөх бүр дуулнаас хишиг горлон амьдардаг гөрөөчин жалбуу гэгч цуутай ирийн ачгүй ажээ. Домдог тэргэнд дүүрэн хөх моднууд ачсан хайнга хөтлөн твхэлзэн алханд. Сорн гэлэлтсэн улаан үнэгний харьсаар хийсэн лавуза ар шилэн дээрээ шидэн ганц гөрсөн урт хар хүснээс нь уур савсан. Гурийн харьсаар хийсэн ширэн гутлынхаа түрээнд урт хар сорулт ганц хийсэн нь гიშгэх тоолн дохилзон харагдана. Алтан богдын шилд, алтан гургал дайж иргэн, алтан гургал данж иргэнд алтан моримын сулдна. Химэн шуран хайлах сайх ирийн дууг сүрлэг их үйлс давтан тэр чихтэй цаврайдуулна. Далийн ивэртэй хөх хааныг эзнийхээ хүчрхэг гарт хөтлөгдөн өөд газарт ихэд дуулууртай хүзүүгээ гүрдийтэл сонгон урагш зүтгэхэд арын өхөр мөн адил зүтгэн.
За хүүхүүд минь бүрдийн хийдэд ч хүрээд ирэх нь ирлээ. Угтаа бол хэдхэн жилийн өмнө тэртээ дор бүрдийн голоос хийдийн алтан ганжаар харагддаг байсан юм. Та хоёр ч юугаа мэдэх вэ дээ. Ихийнхээ цавруу нудчин хөхөө үлгсэн хоёр гайхал тугал байсан биз. Одоо бол багшийн минь өвгөргээр хийдийн чулуун туйраас өөр харагдах юм алах та. Ардын засаг гэцгээх юм. Тийм л их артаа боддог засаг юм байх та. Одоо бол ганц муу багшийг минь битгий байраасай л гэж залбирхал байна. Ингэж хоёр хайнагтайгаа ярьсан цанхаан дондог юу юугүй тойрлоо орж ирээд соном гавж зам хааж дээс татаад зэгэл өнгөт дарцаг хийсгснийг хараад хэрдхийн цочов. Үгүй эн чинь юу гэсэн үг вэ? Багш улаан борхонтож золиг бололтой. Одоо яах вэ? Ингэж ихэд гайхширч сандчсан залуу ир өвгөн ламын жижиг гэрлүү харвал тооноор нь нутаас авсаж гэрээс алах түшний дуун бүгтгэн ён сонсогдож байв. Ашгүй дээ, багш маань дархаа хийж байгааг бодоход лагш нь доортоогүй бололтой химэн цанхаан дондог сурсан цангаараа ганцаараа ярив. Энэ үед хөх хайныг хідэнтэй мөрөөд орхив. Үхэр мөрөхтөө зэрэгцэн жижиг гэрийн үүсэх хөгдөн санамгавж гараад ирэв. Багшийн амгалан айлтгая. Таны бие лагшин данга сайн уу? Амгалаа. Амар байна уу хүүхээ? За, минь сайн да багшаа. Ижи ойроос жаахан тинхээрэд харал гэж гайгүй юу? Намайг сумын дарга төлөөлөгч хоёр дуудсан. Хай тэгээд чи байшинтад цэргийн алба хашсан хүн. Одоо ардын төрийн үйл хэрэгт зүтг гэх юм. Хайс. Сумын зарлага ухуулагч бол гэсэн. Хэрхэх үлээ багш минь. Хэрхэх юу байх вүлээ? Төр дуудаж байхад хийхгүй юу золиг минь? За, тийм болвоос тэр ажлыг хийж албан зүтгэе дээ. Чамд чинь морь байдаг билүү? Ардын засгаас 2 морь 1 сайлын үнэ 5 хонь өгсөн дөө. Хөөхөдөө ядан баяны мал юм билээ. Тийм үү. Нас чинь 30 төглөө. Эхнэр авах цаг нийгэнд болж дээ хөөхөө. Өвгөн ламыг хэлэхэд залуу ир доош тонгойн эдэн хоншоорт гутлаараа цас манарган гიშгэлв. Багшаа, би танаад төлөө авчирлаа. Гэлалаа хөөхөө. Чи 9 өдрийн дараа унаа морноос гадна имэлтэй морь хөтлөөд ир. Үүрийн цолмон тохиох үеэр ирэн шүү. Мартаж харлав. За багшаа, ухлаа. Таны лагш нь тунгалгүй. Данг сайн да. Урьдшин нэг зовлонтон үйлээ дагаж ирэв. Тиймээс би чамайг гэртээ оруулж чадахгүй нэ. Зүгээр дээ багшаа. Таны минь буян намын үйл ариун байж зүдэрсэн олон тэнхэрч байвал болох нь тэр. Ийн хэлсэн залуу ир тэрэгтэй ачаагаа буулгаж эхлэв. Маа хөөхөө, энийг хүлхээд яв. Сономлам түүний дэргэд ирж эрхэн чинээ хөлдөө цагаан тос залуугийн аманд хийж өгөв. Гэлалаа огшоо, сайн сууж байгаарай. Би 9 өдрийн дараа үүрийн цолмон тохиох үед гэрийн тань үүдэн зогсож явах болно гэсэн цанхаан дондог ихэд хүндэтгэлтэй хэлээд түрүүчийн хайнгаа хөтлөн явав. Хүүхээ, ихтэй бүү заваарай. Маргаашаас хөл дээрээ басна үз. Гэлалаа, багш та инх дунх суугаарай. Таныхаа ачивэлийг ямагт санаж явнаа. Насаа нэмэх хүүхээ. Өтөл багшийн тус гэж юу байх вүлээ? Үүргээ биелүүлэх санаатай аялуулж байна тэр. Өвгөн лам нутгийн олонд танхаа зөрүүдээрээ алдартай цанхаан дондог гэгчийн залууд ихэд дотн сайн байдаг аж. Цанхаан дондгийг халуун хижиг өвчнөөр алддгийн даваан дээр ихэн өвгөн гавжаар даатхан амь насанд нь аврал буулгасан билээ. Өвгөн лам цанхаан гэж алдаршсан зөрүүд догшин авирд шавийнхаа араас харан хэсэг зогссноо. Сайн хүүдээ гэж ихэд тод хэлээд гэртээ оров. Цанхаан дондог өчнөө хоног төлөх хуйраа хөхмөд очиж ирээд овоолж орхисон байлаа. Өвгөн ламыг гэртээ ороход жаал бүсгүй сэржгсэн доод бие нүцгэн байгаадаа ихэд ичиж буй бололтой дээлийг нөмрөөд сууж байв. Хүүхээ, чи сэрчхээ юу? За тийм ээ агшаа. Би одоо яана? Миний дээл хувцас хаана байгаа бол? Тайван бай хүүхээ. Багш нь чиний хувцсыг бохирдчихсан байхаар шат аачихсан. Яадаг вүлээ? Одоо би яана? Хувцсгүй. Юу гэсэн үг вэ? Чи амьд минь залуу сайхан байна. Амьд байхад амьдрал аяндаа л хөтөлдгийн. Манад хинч орж ирэхгүй. Дээлээ нөмрөөд унтаж сууж бай. Хүүхээ, ер нь тэгээд хүн нүцгэн ирээд нүцгэн буцдаг хорвоохон санаа зовоод юу хийх вэ гэж соном гавж охиныг тайвшруулад аманд нь хумсны толион чинээ цагаан тос хийж өгөн хүлхээд бай хүүхээ. Учир би шүү гэлээ. Өвөө,
Үгүй лам багшаа би явах ёстой юмсан. Эмийг минь би том барагтаа үлдсэн гэсэн охины уруул өмөлзөн том нүднээс нь нулимс урсан хасрыг нь нооргов. Өвгөн лам учрыг бүгдийг нь мэдсэн хүний харцаар охиныг зөөлөн хаарч хүүхээ өөх төрхөн хүү их орчлонгийн жам. Умманы бадми хум гэснээ хийж байсан мөнгөн хазаараа цутахаар голомтын өмнө бөхтөл зөв. Лам багш минь миний имэд ихээр гэсэн охин ихээр мэгшээж төрөл арилжсан хэрэггүй гэх охины асуултанд гавч ламтан умманы бадми хум гэж хариулаад ажилдаа шамдав. Өвгөн лам охинд өөрийг хэлсэнгүй. Охины тэнхэл алдраа бололтой орон дээр доош харан хөвтөөд уйхалж гарав. Уйгоныг дотоод сэтгэлд нь дүүрэн бороошох ажээ. Мах үхэ, үүнийг уучих. Ургамлын хаанд байгаа. Жижиг хаш аяганд хийсэн ботгорсон өтгөн ногоон шингэнийг охинд өгөхөд ам нь ихэд сангаснаа мэдсэн охин тэр зүйлийг ууж орхив. Өвгөн лам дараа нь охины аманд хумсны толион чинийхэн хөлдөө цагаан тос хийхээ мартсангүй. Өөр юу ч өгсөнгүй. Охин төдөлгүй унтаж эхлэв. Эрен тэнгэрийн элч цагаан хангар чуу тоон дээр ирж суухад өвгөн ламын жижиг гэрээ доргин чичирхийлв. Догшин сах ус минь ааварч болгоо. Хүн хүнээ хайрлахаа болсон цөвүүн цагийн нүгэл хилэнцгийг ааварч өршөө. Өвгөн лам алга хавсран наминчлан залбирав. Нэг харахны цагаан өнгөд хангар чууг тойрон долоон бүргэд суусан харагдахад долоон махранз минь аврал хайраа химэн дахин залбирав. Чиний тавилан энэ охинтой холбоотой гэх энэ дуун энэ үед зүрхэнд нь нүргэлэхэд өвгөн лам биеийг ихцлэх линхуа суудлаар суув. Мэдэмзээ, сонсомзоо, үүлийн үчиг огт тасрахгүй. Дахиад мөнөөхөл дуун нүрэглөв. Жаа салхи тогтоож их хон шууган үл мэдэг сэржигнэх чимээнээс өөр аниргүй намгүм боллоо. Энэ үед соном гавж өмнөх орчиндоо очив. Тойн ламтан санжаа өөрийн бяцхан хөвүүнд ихэд чухалчлан нэгэн зүйлийг захиж хөвөө минь авралт 3 эрдэндээ үнэнч байж дээдийн номд шамдаж эрдэнд хувраг болоорой гэж захих нь сонсогдов. Эссэн тэнгэр минь догшин сахиус минь энэ хин бэ? Сонордох тун, анирдах тун. Чиний эцэг санжаа таан бол энэ төрлийн эцэг чинь ажээ. Гайвж чиний өмнөх төрлийн эцэг санжаа таан бол энэ төрлийн ядан баян байсан юм. Гээгэн сахиус минь ядан баяны ихнэр охин эхийн сүнс надаас аврал гуйсан нь эртний төрлийн сүнс холбоос ажээ. Бид чамайг хамгаалахаар давтлан ирэв. Гайвж ламтан сансрын хүрдийн тойрогт орших дүрсийн оронд очих тун. Тэнд чамайг хүлээж буй. Жаа. Соном гавж өөрийн биеийг орхин цайлан нисв. Дүрсний орны нэгэн чулуун танхимд ядан баян хэсэг ноёд баядын хамт дараагийн төрлөө хүлээн сууж байв. Ламала жавсуучо, санжала завшуучо, чойла завсуучо, гиндунла завшуучо, ламада гончиг сумла завшуучо, дэчи барда жигла завсуучо. Химэн соном чангаар уншихад төрөл авахаар дараалан суусан тэдгээр сүнснүүд бүгд сонмыг харцгаав. Авралт ламтан минь, авралаа хайрлагтун. Ар гэр үр хүүхдүүдтэй ихэд завнам. Буцааж эдэнд минь үр болж төрүүлж хайрал. Химэн сүнс сүгдэн байж мөргөв. Хүний хорвоо гэдгийг сүнс та мэдхүү? Иш ховраг минь мэдхээр барах уу? Хүн байхад минь хүн л намайг буудаад алчихсан шүү дээ. Би бие үл хайрлан эрдэнэт амийг хөнөөгч хүмүүн зарах хүсгийн учир юусан бэлээ? Жаа боинтан минь болгоо. Баян эцэг минь насан хальж үсэн буурал их минь өндөр настай сэтгэл чилүүртэй би тэнхээрч үлдсэн. Түүндээ заваад болох биш. Өршөө намайг. Эхийн төлөө завнах үрийн сэтгэлийг хүндэтгэн үзэх нь зүйтэй. Би өмнөх төрлөө мартахгүй байгаа завлангч нь арилгаж өгье дөө. Итгэлчин чамайг хүний хорвоод хүргэн. Эрлэг ном ухааны өмнө очтоо. Ганц зүйлийг асууя. Чамайг буудаж хороосон хүнд гомддгүү. Иш хувраг минь гомдолгүй яах вүлээ те. Намайг тэд их зовоосон шүү дээ. Гомдол цөхрөл тээж би зовлон сүнс чамд би туслахыг хичээе. Ганц төрөлт чинь сүнс чамд ирэн тэнгэрийн ивэл буулгаж хоёр цагаан зам өгье. Эртний эцэг үрийн холбоот ачлал болог. Чи их хүн болж төрөөд их ачиг хариулаарай.
Гэлаалаа буянтан минь. Энэ үед эрлэг намуу хааны очирт таяг дээд тэнгэрийг доргион үргэлэхэд сансрын орон дох олон орны сүнснүүд дагжин чичирцгэн ар араасаа дараалан зогсцгов. Сүнс болгоны араас хөх очис маналзуулсан том жижиг гонцгой зузаан үйлийн үр даган нисэн. Бурхан багшид аврал оруулах дээрхийн номыг сайтар уншихтун. За, буянтан хувраг минь гэлаалаа. Доод төрөл чийтгэгдсэн олон нүгэлтний аврал эрен орилдох тун сансрын орныг доргиож бэрд тамийн орны олон хаалгануудын тачигнан онгойж хаагдхан сонсогдоно. Тэнгэрийн шүүлт зогсолтгүй үргэлжилж үйлийн өчигт тарчлагсдын зовлонт хашгираан айдас төрүүлнэ. Соном гавжийг биеэ эзэмдэн сууж урт амьсгал гаргахад хүчит бүрэгдийн дэвэлт сонсогдон 7 махранд суусан хэвээрэл байв. Догшин сах ус минь өршөөж болгоо. Хүний орчлон нүгэл хилэнцээр дүүрчээ. Энэ цэвдэг орчлонг дүүрэх гэж төрөксөд мөн заалгүй ээ. Соном ламтан хоолой чичрүүлэн хилээд наминчлан залбирав. Соном гавж анх удаа сэтгэлээр ихэд унсан тул гэрээс гарч бүрдийн хийдийн эвдэрч нурсан чулуун багны зүг алхав. Тэрбээр өвтөл биеэ дөргүүлэн зөөлөн мэгшин явлаа. Хэдхийн мөчийн өмнө зорчин очсон дүрстийн орны зовлон дүгэлтнүүдийн гашуун зовлон давтагдсан зурхраан чих дөжрүүлэн сонсогдно. Хүн гээж дээдийн төрөлтөн нүглийн үрийг тархиж ажээ. Хэдхийн жилийн өмнө алсаас гялалзан харагддаг байсан хийдийн алтан ганжрууд өнөө алга. Нүгэлт хүмүүний хүйтэн гар цэвдэг сэтгэл тэднийг хумхын тоос шиг сэгсрэн устгасан. Өвгөн лам нулимстай нүдээр хөрс цасан дарагдсан хийдийн тойрыг харав. Би ч бас гомдол тэгж болохгүй. Хүнд гисгээл унах тэр гэмтнүүдийг өрөвдөж хайрлах ёстой шүү дээ. Тэгж баймаж нь хүний ёс, хүний орчлон тогтворжж амар амгалан болно. Тэрээр хоолой чичрүүлэн өөртөө шивнэхэд сэтгэл нь хоосон болж сэтгэлийн догтлол алга болов. Том сүгэлгэр бараан үлс толгой дээр нь бөөгнөрөн хуралдснаа төдөлгүй том ширхэгтэй цас лавсан орж эхлэхэд өвгөн цагаан цасыг харж алгаа тоссноо инэвхийлв. Хүн төрлөختний угтан тосох тавилан энэ цагаан цас адил цэвэр байг. Өвгөн ламын чин хүсэл энэ байлаа. Өвгөн ламыг гэртээ ороход норов өөдрөө харан хэвтэж байлаа. Өвгөн гавж тогооны саваа онгойлгон модон тавагт хаагчин хийсэн цагаан тосноос хумсын толионы чинээтэй хөлдөө тос авч мөн охины аманд хийгээд хай хүүхэд наад тосоо хүлхээд л байгаарай. Тэгвэл ч хэрэг нь гарна шүү. Ингээд хоймортой гарчсан олон хонсон бод садва махалба бурхтыг дуудан бясалхан сов. Норов охин энэ өдрүүдэд оогт өлсөж ядарсангүйгээр үл барам царай нула бутран сэргэж өнг засаж байлаа. Ойворгон саксуу эрх тушаалда бардсан нэгний гарт өнгөгдөн цэвэр танхил бие цогцоо эвдүүлсэн гашуун зовлон мартагдаж ёс бус тэр үйлдэлийг охин өдөр шөнөгүй зүүдэлсээр бүтэн 5 өдөр шөнийг өнгөрөөн 6 дахь шөнтөөгөө золгож байв. Энэ хугацаанд соном гавжинд хинж ирсэнгүй. Гавьчтан номын хүчээр шид буцалгаж гүртэн сахиуст бод садва бурхтыг ирүүлэн тэдгээрийн хувилгаан чанараар норвыг бүрэн нэмчилж дуусав. Норов охин өвгөн ламын орон дээрээс нэмсэглэн өндийхэд түүний царай улам тунгалагшин нүдний харц урсгал зөөлөн болсныг үзэж соном гавж өөртөө мушилзав. 3 цагийн бурхад минь гэлаалаа. Хөөрхий охин үйлийн харгуугаас мултарч цэвэршлээ. Гүй мөн сайхна. Догшин сахиуст игрэн тэнгэр 7 махранз өршөөлөө. Бурхан минь, лам багшаа, би яагаад энд байгаа юм бэ? Бас нүцгэн. Охин нүцгэн байгаадаа ихээхэн сандарч дуу алдан аймсав. Охин минь, чи зүүдэндээ энд манад ирсэн. Хувцсанд чинь бузар шингэсэн болохоор багш нь устгахчихсан. За багшаа, тийм болохоор би тэгж муухай зүүдлээд байсан болоо л та. Яасан муухай зүүд вэ? Энэ муухай зүүд биелэхгүй дээ. Би айгаад байна. Авралтаа болгоо багш минь. Биелэхгүй хүүхэ. Чи тэгээд л бодчих. Гэлаалаа багш минь. Эмээгээ чи багштаа даадахчаа. Бүү зав. За, гэлаалаа багшаа. Хүүхэд чи үүлэн дууран бийз. За тийм ээ лам багшаа. Тийм бол багшийнхаа дээлийг өмсөж босоод өөртөө хувцас ойж өмс. Багш нь чамд дотор хувцас хийх торог дурдан даав өгнө. За багшаа, гэлаалаа.
Би одоо босоод дотор хувцас аяад өмсчихөж болох уу? Охин би далдлах хувцастай болох гэж ихэд яран асуув. Тэгээ хүүхээ тэр чин зөв шүү гэсэн үгэн лам үүцхэн өвлийн жавар хүүчсээр гарч хид хідэн бодолтой түнтгэр зүйл барин орж ирэн орны өмнө зөөлөн тавиад хүүхээд өөрөө үзээ чилт сонгоод ав. Сүсэгтэн олны өргөл гэлээ. Наруу үнэхээр өвөлн дуран гэдгээ харуулж өвгөн ламыг баярлуулав. Болж гимүүр минь мөнж сайхан мэтгэж ойжээ. Одоо энэ хөхүүтэн хуар торгоор тэр хурганы арсыг игнээд өнгө татчихвал дэ охин минь чамд мөнж сайхан зохиндоо. Гилалаа агшаа би өөртөө 2 дээл оёод өмсчлөө. Энэ гоё торгоор танд дээл хийгээд өгье. Танд хурган дотортой гоё дээл хэрэгтэй шүү. Өвгөн багшинд хоргон дээл өмсөж яах вүлээ дээ. Багшд нь хэрэггүй. Охин минь наад юм чин бүгд чинь их. Багшийнхаа урмыг хугалахгүйхан шиг сайхан дээл хийгээд өмсөд орхи. Эсвэл өвгөн багш чинь гомдон шүү гэж сономгавж эцсийн аргаа хэрэглэн байж охиныг буулгаж авав. За өршөө багшаа таныхаа хишигт мөргий. Зойлог минь нөгөө өдөр өглөөний үүрийн цолмон тохиох үес чи энэ дээлийг өмсөн шүү. За агшаа би хийж амжнаа. Гилалахан дэ чи багшигаа хүүхэд одоо гаднаас мах оруулж ирж гисгэ битүү хоол хийж ид. За агшаа. Охин ихэд дуулууртаа хилээд инээмсэглэв. Өсөглөн сайхан биетэй тэр охины уртхаар гизэг тахимыг нь шүргэх ажээ. Биеэр эдэлсэн зовлон сэтгэлд хургасан их айдсан норвоос дайжин одож тэрбээр эцэг ядан болон халуун бүлийнхэнтэйгээ хамт байх үеигшгэ цовоон цалгуун болсон нь өтөл ламтанг ихэд баярлуулав. Сонон мөвгүний тооцоолсон 9 өдөр өнгөрч 10 дахь өдрийн тохиол болсон цолмон цагаан одоод сүн гэрлэг татах үес түүний жижиг бор гэрийн гадна төмөр дөөрөө харших сонсогдоход тэрээр дээлээ яаран өмсөд гэрээс гарав. Хүйтэн жавар өвгөн ламын үрчлээнд ноолуулсан туранхай нүрийг хайр найргүй ороолгож тэртээ дээр өөрийн цолмон одоод гялалцахад сонон мөөртөө ихэд баясан инэв хийлв. Цанхаан дондог түүний хэлснийг ёсчлон гүйцэтгэжээ. Багшийн амгалан айлтгий. Амгалаа. Сайн явж ирвүү хүүхээ. Иж их нь би данг сайн уу? Гилалаа агшаа. Ижийн би бүр аваа шүү. Ижи танд хитэн тунтуу хөлдөөсөө явуулсан. За хүүхээ аш тавьдээ. Энэ хорвоод сүүшиг ариухан юм хаана байх вүлээ? Ижидэ гилалаа гэж хэлээрээ. За агшаа. Таны үгийг ижид дамжуулнаа. Чи нөгөө яриад байсан ажилдаа орвоо тэгээд хавраас болохоос хөхтаваа цасанд боогдоод сум орох эцэс алга. Харалсан юм болоо шүү. Тийм ээ агшаа. Би таны хэлснийг биелүүлж морь аваад ирлээ. Хүүхээ, чамд ер нь сангалцдаг бүсгүй бий юу? Үгүй чиш. Багш дими юм ярих юм аа. Гих залуу ир учиргүй ичиж далбгар том нударгаараа нүрэ харчин морныхоо дил рүү шургаад орч хаятай тонголзов. Соном гавж эрхийн чинээхэн хүлдүү цагаантаас залуу ирийн аманд хийж өгөөд хүү минь хүлхээд байгаарэ. Чиний амьдрал тостаасан буйнаар дүүрэн байх болтугай химээлээ. Гялалаа багшаа, эрүүл өрөөлөг. Жижиг гэрийн хойморт 9 зул асаасан туула гэр доторох тодхон үзэгдэнэ. Багш ламын орон дээр лам дээл нүмрэн унтаж буй турхан биетэй хүнийг харж дондог гайхсан ч ийм учиртай юм бий. Хөөрхий дөө оргож босгож нуугдаж яваа лам хүн болол та. Би энэ хүнийг нэг газар хүргэж өгөх ёстой болох нь. Багшийн хэлснийг биелүүлэх ёстой. Багш урд өмнө надаас юм гуйж байсан биш. Хаа сайгүй цас их унсан байдаг. Хол газар очихгүй бол сайнсан гэж бодов. Соном ламтан тогооны савны хаалга онгойлгож бас нэг эрхийн чинээ цагаан тос аван унтаж буй хүний дэргэд очиж охин минь сэрээрээ явах цаг тохиов гэхэд охин сэрж өндийхэд өнөө хөлдөө тосыг охины аманд ихэд сурамгай гэгч нь хийсэн лам мушилзав. Тэднийг харсан цанхаан дондгийн нүд том болж харал бүсгүй хүн байдаг баларсан ч юм болох нэ дээ. Энэ хар хүйтэнд ганц бүсгүй хүнийг хаана хүргэж хин гэгчинд орхих юм бол та. Баг хүн болол та. Ганцаар яваа ийм амтныг чон бариад идчихэн дээ. Химэн аимсан бодов. Багшаа өглөө болчихсон юм уу? Босоо хүүхээ. Ховь тавилангаа даг.
Тостаасан буянтай амьдраарай. Хар хүн чинь хүлээж байна. Гэх сонмын хэлснийг сонссон цанхаан дондог Балтасгийн зочиж эргэн харав. Залуу бүсгүй хар хүн болох эрийг ардаа зогсож байгаа гэж таамаглажээ. Ашгүй дээ. Багш намайг өөр хэрэгээр дууджээ. Тийм байтал би дэмий бодох юм. Хүүхний хар хүн гэрийн гадаа байгаа бололтой гэж бодсон дондог юунд ч юм бэ учиргүй сандарч хөлс шүүрхийлэх нойтон тухай хүйтэн ханцаагаараа шувтран арчив. Юу гинэ багшаа, хар хүн гэж хин юм бэ? Залуу бүсгүй ихэд гэрвшингүй төгтчин хилээд дээлийнхээ ханцааг олохгүй сандчав. Би гойлог тэгш царай тунгалаг сайхан тормолцсон хар нүдтэй залуу бүсгүйг харсан дондгийн зүрхээр ширхийн хатгуулж нүүр өөд нь халуу огшоод ирэхэд яаж байна би чинь яас өвчтөй хоггүй гэж өөртөө сүрхий хадгсан ир ичиж сандарсандаа охноос нүүр буруулан бороо хараад суужхав. Юу хин гэж хар хүн чинь л байхгүй юу? Өдий болсон хүүхэн чинь ингээд багшинд хорогдож нуугдаад байлтаа нэвш. Хорвоогийн жам эсийг дагаж хань ижилтэй боснон дэгэр багшигаа амьд мэд байхад энэ цанхаан дондог сайн хүү дээ. Чамд сайн хань болно. Лам багш ийн аргадангүй хилээд өөрөө тонголзон охины дээлийн товчийг товчилж бүсийг нь бүсэлж өгөөд халууд өгсөн хоёр алгаараа нормын хоёр хацрыг инхрийлэн элбээд духан дээр нь үнэрлэв. Жааргаж амьдраарай охин минь. Өвгөн лам охиныг явхад бэлэн болгоод эргэн харахад голомтын баруун хаяанд том үнгэн лавз малгаагаар нүрээ халахлан дарж өмссөн цанхаан дондог буруу хараад сууж байхад тэрбээр сүрхий цочов. Хүцэлэг бол яаж байгаа дамшиг вэ чи чинь? Яацгүй мэнд чинь буруу хараа сууж байхдаа яах вэ дээ? Мухар хурууд гавжийг зандархад ихэд аймссан дондог өсөрч босоод тэр хоёр руу харан сөхрөн суусан ч нүрээ дарж өмссөн үнгэн малгаагаа авсангүй. Хэтэр байж байгааг нь гойных нь арсыг зулмартал торлогдсон. Өршөө багшаа. Дондог ичиж сандарсандаа өөрийн биш дуугаар онгинов. Ичиж би ухаантай юм байхдаа л үд чинь. Гү чи наад том малгаагаа авна уугүй юу? Жаа багшаа. Дондгийн том гар сарвалзаж нүрээ тагалсан малгаагаа хууд хатан авч хүлхэхээр өөртөө шидээд минэрсэн улаан царайгаа харуулв. Дөрвөн нүд зэрэг ширтэлцээд сандчин доош харцгаав. Дондгоо. Жаа багшаа. Энэ охин миний шав. Сүнсний минь садан. Тимээс норвыг минь гомдоолгүй хайрлаж амьдраарай. Жаа гэлалаа багшаа. Норвоо. Охин минь эр нөхөртөө үнэнч сайн хань байж заяа буянтай үрийнх нь их болоорой. Жаа багшаа. Та болгоосон хойно наруу дуулдах төдий хилээд үрлэн нулимс бөмбрүүлэхэд өвгөн ламын сэтгэл ихэд доргон охины нулимсыг арчиж өгөөд хөгшин ижийн бурхан болсон. Тимээс хорогдох сэтгэл өөрлөлгүй өөрийнхөө тавиланг даг гэж аргадав. Хэсэг уйлаад наруу тайвшрав. Санам гавж одоо хэр үүдэнд хөшсөн мэт зогсоо залууг ширүүн харж хүзайлэгч нь өвгөн хатчиг хөшин зогсож гин энэ ихнэрээ хөтөлж гаргаад гэрлүүгээ аваад яваач гэж зандрав. Дондог охины өмнө ихэд зориг гарган очиж халуун юмд хүрэх адил гараа салгалуулсаар гал шаргал өнгөд үнгэн лавз омсгөөд түүний гэлтгнэн урсах нулимсыг гарынхаа алгаар зөөлөн арчав. Оо хайста ингээд нэг хүн шиг бие хайрлаж амьдарцгаа. Одоо явцгаа. Багш ламтан гинт дууга өндөрсгөн зандчхад ихэд айсан хоёр өөдрүү яарав. Дондог хүүхний нарийн цагаан хуруутай булбраа гарыг нодрог дотроо халууд өгүүлэн атгаад хөтлөн гарчээ. Явцгаая багш хилэгнэж байна. Жаа. Тэднийг багш ламтны гэрээс гарахад өөрийн шаргал гэгээ үүлэн чандаас шагалзан уухтав. Цанхаан дондог ийхүү нэгэн насны хань сайхан бүсгүйг буянт багшийнхаа ивэлээр олж амьдралын сайханд яарав. Хоёр морины хондлоо бөмбөр цагаан цам болсон байх ажээ. Даарч явна хөө. Гайгүй. Манайх жаахан алсганда дааруул хилээрээ. За, охины дуу сулхаан сонсогдоход цанхаан дондог сэрхийв. За баларсан. Надад талгүй ах шиг байна. Уйлаад онвол яах вүлээ? Багш мэдээд бид хоёрыг холбосон болохоор бид хоёр заяаны хань мөн баймаарэ. Очоод уйлаад суугаад байвал мөн хэцүү ээ. Химэн бодсон ч охиныг харж энийх айдаад одоо чи миний ихнэр болсон болохоор ичиж нэрлэхгүй байгаа үсттэй гэж аргадангүй хэлээд ихэд айж хулгасан нүдээр Норвыг харав. Норов нүүр улалзуулан унаж аваа морныхоо дил рүү ширтэн.
Ичиж заваад хэрэггүй дээ хөө. За, хөгшин ээж минь бурхан болсныг сая багшаас сонссон. Хөдөөлүүлэгт нь очиж чадсангүй. Багш намайг очуулсангүй. Уммааны бадмихум харал гэж тийм гинэ. Нэг учиртай болоод л багш чамайг очуулаагүй бах та. Ойрд цас их унаж байна. Хавар хоёлоо бүрлэгж ээж чинь газар заавал очноо. За юу гэсэн дондог морныхоо жолоог татан норовт ойртож гарыг натахад тэрбээр дуурсангүй. Хүйтэнд жихүүцсэн морд биеийн чилээ гаргах мэд ураг шухас хийлдэн дөрөө харшуулна. Мордын хөлөөр цагаан тоос зүүл манс хийж халиа гүйсэн бүрдийн голын мүс хаан ихтэй ихтөө гарган писбасгийн дугарч цагаан манан татуулна. Дондог наруу хоёрын амьдралыг холбосондоо соном гавж өөртөө жигтэйхэн баярлав. Бисээсээ ичиж гэрвшин зогсох залуусыг цаг алдахгүй тулд хөөж хөвгөлзөн гаргахдаа жаал бүсгүй гарт жижиг богцтой зөвл атгуулж амжжээ. Тэнд өвгөн гавжийн ур ухаан шингэсэн мөнгөн гүц, мөнгөн хазаар, мөнгөн эмэг бүгж, мөнгөн бугуйч зэргийг хийжээ. Цалин цагаан мөнгө бүсгүй хүнд ээлтэй байдаа гэж ихэд эрхэмсэн ажээ. Хувилгаан чанарыг олох гэж соном гавж өмнөх олон төрөлдөө олон зовлон гитлэн туулж нисванисаас салах гэж зүдрэн байхад олон өвлгийн эзэд төрөл тутамд их тус болсон. Нарав бол тэдгээр өвлгийн эзтэй нэг байсныг өвгөн ламтны оюун ухааны сүнс шивнсээр байхыг тэрбээр мэдрэн зовлон тохныг бөөцөөлөн асрамжилжээ. Нарав дондог хоёрыг явсны маргааш соном гавжинд галсан иржээ. Галсан баахан уруу царайтай хөхөлбий даасан баргаар харагдана. Үйлийн түүтгэр ихцэн нь хүзүүн дээрээс нь бүхийдэл дарсныг өвгөн ламтан өрөвдөн харсаар цайны аяг өмнөнд өхөөлж "Цай уу хөөхэ" гэлээ. "Таны тэнхээ данг сайн уу?" "Минь сайн да. Сайхан өвлжиж байна уу?" "Сайхан өвлжиж байна." "За манай содном гой дархаа хийсээр л байна уу? Одоо тэр мөхөж сүнсэн шашин номоор юу хийх вүлээ? Би хувьсгалж болсон шүү дээ." Мөн болж дээ хөөхэ." "Соном гой. Өнөө мө хар феодал баян ядан би шүү дээ." Ядан баян яагав вэ? Аймгийн шоронд духандаа сум зоолгож өгсөн сурагтай." "Тэгээ юу? Харалсан юм болжээ. Уммааны бадмихум. Тэгсэн чинь өнөө мөө их нь хэд хоногийн өмнө гэртээгээ хайлчихжээ. Энэ муусан баяд ноёд мөн балагтай юм аа. Манайхтай айл байсан шүү дээ. Харалсан юм болжээ. Хөөхий хөгшин. Уммааны бадмихум. Тэгээд би танд дуулгах санаатай ирлээ. Галсан минь дээ. Би сонсоод яах юм бэлээ дээ. Хөөхий, тэдэнд хэцүү тавилан тохиож. Айлын хүний хувьд хэцүү санагдаа да. Та лам хуурах хүний хувьд нэг юм бодооч." "Цайлаг болтоо. Би юугаа боддгийг? Чи чинь тун саяхан мөксөн шашин номоор юу хийх үгээд байсан биз дээ. Дээ соном гой минь тун хэцүү цаг үе ирээд байна шүү дээ. Тэгэж ярихгүй бол толгой цустах гээд байдаг. Цуссаар тэглэмэр чинь. Угта бол чиний наад амнаас чинь гарч байгаа үгийн алдаа бодит болох нь биш шүү. Чи чинь эд биелэггүй муу үг амнаасаа гаргаж байх чинь ертөнцийн төгсгөл зөвхөн энэ амьдралаар дуустах юм шүү дээ." "За тийм ээ. Өршөөж үз багш минь. Ханд чавганцын сүнс надад юм уу? Миний хүүхдүүдэд үгүй ядахад эхнэрт минь хорогдчих вэ дээ." "Хэцэс. Яасан гэж та нарт хорогддгийг? Гимгүү мөртөө өөд болсон их хүнээс буйн нь үлддэг хойно гимгүү ядмаг хүнийг үхэл төтөлсөн хүн л өөртөө их гай цав агуулдаг гэж бурхан багш айлтсан байдаг. Тиймээс чи хөөхий тэр чавганцаас ингэтлээ юунд айгав?" Соном гавжийг уцаарлан хэлэхэд галсангийн царай үнсэн саарал болж "За тийгэндээ. Нэг л биш байсан. Тэр муу уваа гэв чавганцын сүнс надад хорогдчиход байгаа юм байна. Одоо яадаг вүлээ? Сономгой хөлд сууж байж муу бузар сүнснээс салах юм шүү. Болохгүй бол намшир төлөөлөгчөд хэлж байгаад арьс махыг нь зулгаалгаж өмнөөс хөрүүлэх юм шүү. Болохгүй байна. Энэ ламыг бариулж чухал надад хорогдсон чавганцын сүнсийг хэн зайлуулж өгөх вүлээ? Химэн бодов. Тэгээд сөхрөн сууж сонмын өмнө алга хавсран бөхөлзөөж багшид агтмоор нэгийг байрыг ханд чавганцын сүнсийг тэнгэрт додуулж өгөөч ингэлээ. Ngөө чи яасан хүний үг авдаггүй манд вэ? Хөөхий тэр ихийн сүнс унсныг чи яаж мэдээд байгаа? Чиний тэр морь надад хэрэггүй. Чамайг би ойлголоо. Өвчүүний цаана хүндэрсэн бодлоо сайн задгайл золиг минь.
гэж соном гавж улам хөвхүүлсэн уурлахад ихэд сандарсан галсан урагш сунам мөргөөд хоош ухарсаар өвгөн гавжийн гэрээс гарчээ. Гинт өвгөн гавжийн дуу тасгийхэд морилгоо явж байсан галсан доороо зогсож чэйжээ даран мэхээв. "За багшаа, бид нэг нутаг усны улс. Би чамд ганц л зүйлийг хэлье. Хүний дотоод бодол зөв байвал үйлс заяа зөв өөдрөг байдгийм шүү. Дотоод бодол чинь нүглээр дүүрээд байвал үүлийн үр чинь улам ихсэн. Үүлийн үр хүзөвч чинь цаламтсан цагт хинчээс нь тэр цагиргаас гарч чадахгүй хідэн төрөлдөө тамийн зовлондоо тарчилдаг юм шүү дээ. Тэр хөгшин чамд сайныг санаж нэгэн амьдралын турш малаа зориулуулж амьдралыг чинь тэтгэж байхад чи тэр мууг хийхч гэжтэй." Гэх ламын дуу гэрээс нүргэлэхэд галсан тогтгосгийн дороос өхрөөд сууж хов. "Багштам минь өршөөж үз. Яв чи. Үйлдсэн нүглээс сэтгэлээсээ гадагшлуулж намчил." "За багшаа, гилалаа. Одоо яв." Галсан гочгоод тушиж орхисон морин түүнээс жигтэйхэн үргэж хамраа дуурган цааш дэгэв. "Хай, муу адсах чинь эзнээ таньхаа болоо юу?" Галсан уурлан хашгираад морио арайхийн барьж аван жолоогоо хид тогтчаад морондоо мордож өвгөн ламын гэрийн зүг харж санаа алдаад урагш хөдлөв. Унсан морин хоёр чихээс сортолцуулан явж ядан үе үе янцаглан зог тусах тул галсан эхлээд чон дагаад байгаа болов гэж аймсан эргэн тойрноо нэгжин хараад юу ч олж харсангүй тул тайвшран морио давчхад морь дороо зогсоод хөдөлсөнгүй. Галсангийн гайхаж тасарч аргагүй ихэнд мориноосоо буухад мориных нь хөхмах чичирч хөлсөн тусалж байх нь тэр. Бурхан тэнгэр минь юу болж байна гэж аймсан шивнсэн галсангийн хамаг бие загзаан чичрүүдээс хүрэн сул байхад тэрбээр өвгөн хадыг налан суугаад нүдэн анин зөөлөн яалав. Тас амьсан нүдэнд нь ядан баяны их ханд хөгшний ядрангуй царай хэрзээсэн туранхаагаар харагдан ойртоход өршөө гэж чарлсан галсан хэсэг мужраад сэргэв. Бурхан минь, сонон багш минь, аварч өршөө. Би юу харчихва? Ухаан орж бие эзэмдмэгц галсан өршөөлөрөн залбирав. Гэтэл хажууханд нь түүний унаж авсан зээрд морь эгээтэл зуны халуунд ялаархаж байгаа аягтай амгаа зуузаа шаргуулan толгой хайлан зогсож байв. Хөөе, хөхөө өвлийн хүйтэн хурц засны хайрууд ялаархсан аягтай зогсож байна гин. Галц орсон муу харсэгвэ. Ерөөс энэ муу сигээс бүх юм болж байгаа. Галсан уурсан зүхээд морио ороолгох санаатай гараа өргөтөл гар нь хөдөлсөнгүй хөрсөн мэд хүндэрсээр байх тул айдас хоолоо өдөн улам дүүрэн амьсгал боогдуулахад ихэд сандарсан тэрбээр сонон багшаа намайг авраач гэж голынхоо дуугаар муухай чарлав. Нэг мэдхэд галсан хүйтэн цасанд нүрээрээ гудчин унаж буйгаа бүр туур ухаандаа хэртхийн мэдрэв. Галсан тэр өдөр намшир төлөөлөгчдөө бултахын аргагүй нүүр толон мөргөлдчихөв. Намшир төлөөлөгч түүнийг ширүүн харцтай борноогоо нүдээр муухай харж хөөрхий, өст хүн үлийн хөтөлтээр гэдэг баха. Ядарсан ард гээд өрөвдөд байхад дааварна гинэ. Хазааргүй л гэж ард иргэдийн чөдрийн морь цөлмсөн муу хулгайч чамааг отоохон би хар авдар цоочлоод орхихоо мэдье гайгүй. Ингээд ташаандах буугаа суг татан гаргахад өршөө гэж орилсон галсан дотоод яамны төлөөлөгчийн өмнө хоёр гараа өргөн өнхрөөд өгөв. Хамуу бааштай хулгайч тэгнэ баха чи гэсэн намшир төлөөлөгч торгон савхан гутлаараа галсан өшөглөж орхив. Ард иргэдийн морь хулгайлсан чинь үнэн бээз? За тэгэлгүй яах вэ дарга гэсэн галсан үүсхэн гарч норвоо миний дуу ахта туслаарай гэсээр гутлаач хэрэн хамт хөгшнийх рүү пэр пархийн гүйв. Яасан бэ галсангүй ихэд айж сандарсан нороо түүний өмнө ирээд асуув. Норвоо миний дуу ахын доороод хоол хийгээд өгөөч. Заахаа амттайхан их сайхан хоол хийдгийм шүү. Тэхгүй бол ах нь толгойгүй болох гээд байна гэсэн галсан хоолоогоо хуруугаараа зүсэх дөрөв үзүүлэхэд охин толгойд охиж заахаа гэхдээ энэ дараага аашлахгүй байгаа. Танаггүй муухай ааш талууд юм а. Яана тэгвэл би айгаад байна гэсэн нороо гэрлүүгээ ирэхэд галсан царайчлан гуйсаар гэртээ авч оров. Норвийн хийсэн хоол Альпны том даргаад таалагдаа бололтой ихэд сайхан ааштай болж галсан баярлуулав.
Жавзангийн орны хөндөд хийсэн том вааран савтаас арахтыг гарган ирж шаш тос орхин халааж төлөөлөгч ирийг ихэд баясгав. Нилээд халамтсан царайнд хүрэнцсэн төлөөлөгч охиныг шүлэнгэтсэн харцаар хідэнтэй харахад дотор нь зарсгийн айдас давтсан норов "Аха, би явлаа шүү" гэж галсан шивнэхэд галсан толгой дохив. "Зоогс, бүү хөдөл" гэх ахирган дуунаар хашгирахад ар нуруу нь хүйт даагаад явчихсан норов дагжин чичирсээр иргэн харахад жижиг гар бууны онгоосон ам түүнийг чэжин биеийг чичлэн занал хийлж байх нь тэр "Ээжээ, дуугүй. Чи амьд явъя гэж бодвол энд миний дэргэд ирэх" галсан охиныг сандчин харж охин дагжин чичирсээр намшрын доод талд очиж зогсов. Нүүрлүүн хүчтэй цохилт төсгийн буухад норов сарвалзан өрөвдөлтөө гихчин мэгшээд хоош савн унжээ. Тэр шүн норов эм хүн болж төрснийхөө горыг хантал амсан харгас хэрцгийллийг үзжээ. Архинд хүлчүүрч тавтаргүй замд хөдөлсөнээр хүүрхээ охиныг шүнжин хүчирхийлж муужирч ухаан алтталж анчаад үүр цайхын өмнөхөн гаргаж шидээд дулаан хүнжилж тухтаа нарахгүй бүх гихчин унтжээ. Айж бэмгэнсэн галсан цусаалдаж ухаан балардан цасан шургчин унсан охиныг авахар очтол тэр охин байсангүй. Дотоодыг хамгаалахын төлөөлөгчийг гараад ирэхүй гэхээс сүнсээ зайлтал айсан галсан ханд чавганцынд харайлган орвол турж нүднээс гарсан эмгэн түүний өмнөөс туранхаа чүргэр хар хараа сарвайлхан өндийхгүй чадалгүй дэрэн дээрээ унаж охин минь гэж шивнэв. Эмгэний уруул осгороотон хагарсан харагдахад галсан өөрийн ирэхгүй далдирч гэр доторхыг нэгжин харж норов охиныг хайв. "Галсан, миний охин хаана байна уу? Чи охиныг минь яас их орлуулж дарамжлав? Мөн муухай хүнээ чи." Хөгшин их ихэд цөхөрсөн дуугаар буурал ус тэргүүнээ арай хинсэгсрэн хэлээд дахин үг хэлж чадсангүй ядарсандаа чимээгүй болов. Би биш шүү дээ хандгай" гэсэн галсан өөрийгөө цагаатхан гонгинов. "Муу бозар амтан, миний хүч хамад их л сайн байсан да. Чи хүний ач тусыг сандаггүй өөтгүй амтан. Галсан, чи үхлийн муугаар үүлээ эдэлж өгөхөндэ. Нялх амтан зовоосон муу шидэл." Эмгэн их л хүч гарган муухай хараал урсгаж гарахад галсангийн ар нуруугаар хүүт дааварлаж "Цөг гэм, яасан муу амтаа чавганцвэ чи? Би яасан гэж үхлийн муугаар үхтгийг? Төрийн дайсан харгас баяны ихнэр, харгас баяны их болохоор муу чавганц чи өөрөө л үхэхийн муугаар үхэндэ. Хогч нэ, чам муу бодвол би шудраг арчуу" гэж даналзав. "Үхсэн хойно муу үхээр чи миний нялх охины нулимсанд цадвуу. Өнөө бид буруудавч харсан тэнгэртэй халан сэтгэлтэй улс. Би чамайг хүзүүдэж чирээд эрлэг намуу хааны өмнө очно доо очно. Тэгээ чамтай хамт тамийн тогоонд чанагдана. Их нэрийн чи хевлээс халуун цустай үр биш чиний удмыг таслах чөтгөр төрнөө" хэмээн охин хонгор үрдээ ихэд харамсан шаналсан ханд хөгшин улангасан зөвхөд галсангийн тэсвэр барагдан ихэд сэжиглэн голомтын өмнө хид дэвсэлснээ гэрийн хойморт голлуулж тавьсан жижиг модон ширээг ууртаа өшөглөж орхиход ширээн дээр асаж байсан зэсэн суурьтай том өөхөндөн ширмэл ширдэг дээр унан эсгийд гал ололзон могоомд морилзан асаж эхэлхийг галсан хэрдгийн харсанч эргэж гараад дахиж орж ирсэнгүй. Өрөөсөн гараа өргөх тэнхэлгүй болсон зовлонт их улам хөөрөгдөн асах гэрийн доторхыг залгих мэд дөрвөлзөн шатаах улаан галыг харж энийг айдснаа хуурай мэгшив. Эхийн нүднээс нулимс гарсангүй. Харин маш их дулааныг мэдэрч амь тэмцэн хахад цацгаад "Галын дөл өөдөө" гэдгсэн. "Норов өөр минь жаргаж амьдраарай" гэж хамаг хүчээ дайчлан арай хинхилээд их халууныг мэдрэн зөөлөн яалав. Түүний ширхэгч харгүй сүүн цагаан хүсийг улаан гал дүрлэлцэн ноолоход их сүүлчийн амьсгалаа хурааж орчлонгийн зовлонгоос дайжин оджээ. Галсан үнс нуран болон хайлж буй ханд хөгшний гэрээг тойрон хүүтэн эсгий чирэн харайлгаж байгаад цас өмхөн унаж ухаан балардав.
Ухаантай төдий цуснд хутгалдан тарчилж байсан 10 охиныг морин дээрээс шүүрэн эмээл дээр тэгэн давхсаар мухар хурууд гавжин гэрийн үүдэнд аваачин орхиод буцан давхиж ирсэн шар гуйлангийн ташуур түүний ар нуруунд нь хүчтэй буусан ажээ. Шар гуйлан мориноос үсрэн бууж улаан гал савсан дөрөлзөх гэрийн үүдэнд очиход бүх зүйл дуусаж чатаж үнс болсон гэр дотогш цөмрөн нурав. Сүүлчийн үгээ үрдээ зориулж өрөөсөн эхийн цогцоос юу ч үлдсэнгүй ихэд давчидсан цохолдсон шар гуйлан урт тэнцэн ташуураар цуснд тутгалдан унаад сарвалзан босож би галсанг хідэнтэй өгчөлгөн цохоод ташуураа барьсан чихтэй галсангийн дорж гэрийн хоймыг эзэгнэн хідэн давхар эсгийн гоц твсүүлж гэрийн эцдийн хүнжлийг нөмрөн тухтай гэгч нь хорхирон унтаж би намшир төлөөлөгчийн өмнө очиж хоёр хором хэр зогсож амсгаагаа дарснаа түүний хүнжлийг хуулан авч шийдэхэд намшир цочин сэрж согтог нүдээр түүнийг занлахийлан харж юу вэ? Чи хэн гэгч вэ? Ингэснээ гинт бууга сан дэрэн даагуур гараа шургуулхад гуйлан түүний нүцгэн гар дээр том гутлаараа гიშгэж орхиход тэрбээр ойрдоо 50 яалав. Намшир улам чанга яолон аврал гуйв. Ха тийм үү? Чиний зовлог өвддөг байх нэ? Би чиний зовлогыг өвддөггүй юм байхаа гэж бодсон. Гэхдээ өвд өшөө сайн өвд. Чи бусдын өвдөхийг тоодоггүй. Хүмүүс өвддгийн, ингэж өвддгийн заа ёо. Гэсэн гуйлан том гараа далайн намшрын мөрийг мултартал цохиход тэрбээр ойрдоо 50 өнхрөв. Гуйлан доош тонгой намшрын дэрлэж унтсан дэрэн доороос ширэн гэртээ бууг авч хэлэхгэр том өвөрлүүгээ шидээд муу нохой хүний нялх хүрийг хүчнэж хороогоод хөгшин ихийг нь шатаана гинэ. Чиний энэ жигшүүрт хэргийг аймгийн яаманд мэдүүлж хоёр хүний амь нэхэндээ ингэснээ түүний дарга ногоо малгай дөрөм товцыг үүдээр шидэж одоохон шатаа гэж зандархад сая өөрийн ухаантай болсон галсан чичирч дагчсаар гал гарган даргын дөрөм товцыг шатав. Шар гуйлан мод толгоогоо гутлын түрнээс гарган тамхи татан жаал уужраад юу ч гэхвүлээдээ галсан минь. Би чамайг энэ үхээрт буу тулгуулад ирж үг харсан. Тэгээд байдлыг харж туслах гээд хойд ингэрч сууж байтал тэр мохныг сүйтгэулчихсэн байхыг харлаа. Энэ даргад биеийг нь далдлах юм үг хөлдөөд өгвөл хохин л үз. Арт түмнийг яасан хилэг барьж доромж үзэн зовлон тутахдаг адга ус вэ чи. Би чамайг өөрийн гараар тэр засагт чинь хүргэж өгөндөө. Чи ч гэсэн чи тэр мохныг хамгаалаад байж чаддгүй өөдгөө навш. Гээд гараа зангид нь далаахад галсан айхтаа өнхрөөд өгөв. Намайг өршөөж үзэлдэ. Би ачигч ачаар хариулнаа. Миний буруу. Намайг битгий аймгийн яаманд хүргээж гэж намшир шалдаа буун гуйв. Ха тийм байх та чи. Чамайг зөнгөөр нь орхивол чи маргааш нөгөөдөлөө дагуулж ирээд миний хулхинд сум заана биз. Чиний гимгүү олныг тарчлаан зовоож гимгүү олон хүний амь хороосныг би мэднэ. Би нүүрэндээ өстэй адууны хулгайч. Харин чи алуурчин, дээрэмчин, төрийн нэр барьсан лөөвөрчин. Чамайг ингээд орхивол дэндүү аюултай. Ингэсэн шар гуйлан намшрыг цохиж өнхрүүлв. Би тийхгүй дээ. Би ойлголоо. Одоо хэндэж муу юм хийхгүй. Дөрөв хүүхэд эхнэрийг минь ботож өшөөгөө ч дээ. Химэн намшир уйлагнан гуйлаа. Хөө өрөө, хуцсваа чи. Тиймэл сүрхий эхнэр хүүхдээ боддгийн бол хүн төрхтэй байх чинь яагав? Яах гэж хүний нялх охиныг бозорлож тамлсан юм? Гүчи яах гэж дээлээ даахгүй мигний галдаж гэр оронтойд хайлуулсан юм бэ? Тэгж ярихгүй. Алив наадахта нэг хувцгоноор өмсгөдөх хөлдөж өхвөл хохин л үз. Гуйланг зандархад айж сандарсан галсан навсганан гүйж өөрийнхөө дээл малгайг намширт өмсгөв. Өрөөс нь мөрөн мултарсан намшир дээл өмсөхдөө ихэд зүдрэн дуу тавин явуулахыг гуйлан харж бахтаа наргагүй өөртөө инэв хийлнэ. Миний бууг өгчхөлдөө. Мөө, миний толгойг хаг буудах нь уу? Яалаа гэж дээ, яалаа гэж. Алив хурдал, чамтай маялж байх цаг алга. Эртхэн нутаг усаа гайх өнөөс салгах минь. Ингэж гуйланг зандархад өрөөсөн мөрөн унжиж сүлд хиймэргүй сулбаасан намшир шуухран шүүр салдаад гуйлан төшөглүүлэн гэрээс гарав. Мотуучи усан тэнэг улаан сухай мөрөөрөө хөвдсөн настай амтны гэр оронтой шатаан гинэ чи бид хоёр ханд игчийн тогооноос голоо зогоож ядмын хувцснаас өмсөж хүн болцгоосон. Ачийг амаар нь хариулдаг хуншгүй новш. Чиний улаан голыг буцаж ирээд би энэ хоёр гараараа самартан таслан да.
Шар гуйланг ихэд зунг занл хийлэн хэлэхэд галсан айхтаа сөхрөн унсан байлаа. Галсан нэг мэдхнээ өвгөн хадны өмнө сөхрөөс цоочгсон болоод өнгөрсөн гашуун үннийг нулимс туслуулан өчөглөн намжилж байгаагаа ухааран өндийн сов. Толгой сэргэлэн нүдний хараа сэргийг болчихсон юм шиг санагдахад босож зогсов. Цээжнээс нь богшсон их айдас алга болж тайвшрал төвөнд ирсэн байв. Гисэн ч сүсэглэх сэтгэл улам нэмэгдэж өвгөн хадны өмнө өршөө лам багш минь надаас болж ханд ихч гэртээгээ хайлж бурхан болсон. Энэ нүглийг минь өршөөгөөч ханд ихчээ намайг өршөө. Харин бүрлээж охинд чинь би мууг хийгээгүй шүү дээ. Охиныг ч аврах санаатай хайж явсан гэж хэлснээ удтал цорхирон ойлов. Галсан ердөө маргааш нь хүйтнийг үл тоон гэрээ буулган ачаалж жирэмсэн ихнэрээ дагуулж хідэн малаа туун нүүж ирээд санам гавжийн өмнө сөхөрчээ. Багш минь нүгэлт шавьяга өршөө. Би өөрийн нүглээс зогтож ирлээ. Ингээд хідэн тусал нулимс бөмбөрүүлэхэд санам гавж эхлээд түүний ихнэрийг дараа нь хүйтэн жаварт хөл туугдан ирсэн цөөвтөр хонь 10-аад өхрийг өрөвдөнгүй харж хүүхэд гэрт орж дуулаац тулгар бийтэй хүн зутарч ирээвэз гэж найр тавьснаа галсан зөөлнүүд орж үгүй зойлог минь бүсгүй амтан дааруулж айлгаад бүлээн зүстэй халан хошуутай мал салхи сөрүүлж илдээд гүч хамд ер нь өөр ухаан байна уу бос чи нарны голтойд хийдийн нуран гашиглан болмоор мод байвал авчирч малда хороо барь гэж загнаад жавцны көтлөн гэртээ ороод хумсны толын чинээ цагаан тос аманд нь хийж өгөөд хүүхэд хүлхээд бай учир би гэлээ. Галсан орчныг игээ тасрах үес цөөн хідэн малдаа бие халахлах өвлжөө бариад ойролцоох айлын эртний өвлжөөнөөс хідэн тэрэг бууц авчирч асгаад малаа хотлуулсан ч гэрээ барьж амжсангүй. Галсан мухар хурууд гавжинд ороход эхнэр нь голомтын өмнө сууж хоолхийн сайхан үнэр ханхийлгэж өвгөн ламтан зүүн талд алх туш хангинуулан сууснаа түүнийг харж урлаж байсан зүйлээ хоош тавин мушийн инээмэр айдаад ихэд хөнгөн шингэн хөдлөн босож тогооны савнаасаа эрхийн чинээ цагаан тос авч аманд нь хийж өгөөд хайста ингээд нэг амьдралын эзэн болж үз хүлхээд бай учир би хоол олтол шиир суугаа гэлээ. Гэлалаа огшаа гэрээ барьж амжсангүй. Гэр барих яах вэ хүүхэ? Бүлээн зүстэй хаалан хошуутай малаа тухлуулсан хойно учир вэ? Дээл хувцаа нэмгэл тухал хүүхэ. Химэн өвгөн гавж ихэд найрсаг гэлээд мушийн инэв хийлв. Бүрдийн хийдийн туйран дээр санам гавжихтай айлсан анхны айл ийхүү нүүж ирж нутагшов. Галсангийнх нүүж ирээд 10-аад хонж байтал жавзан гинт өвдөж хүү төрүүлэхэд санам гавж нулимс туслуулан баярлав. 3 цагийн бурхад минь гэлаалаа. Манай хийд хувраг олонтойгоо алга болсон ч хоос орсон тойр эзэнтэй болж шин айлтай болсон. Харин өнөөдөр шин хүн мэндэллээ. Химэн дотоод сэтгэлдээ ихэд бэлэгдэн баяссан өвгөн гавж 6 тасалгаад багшийн эгзрийг хэдэн өдөр дараалан баясгажээ. Багшаа миний хүүд нэр хайрлана уу? Галсан жавзан хоёрыг манцуутай өрөө тэрэн ирж өмнө сөхөрхөд өвгөн лам тэднийг ихэд хайрлсан өгөөмөр харцаар харж нялх үүнийг аваад баруун чихэнд нь чиний нэр алдар химэн 3 шивнээд духан дээр нь үнэрлжээ. 2 хоногийн дараа өглөө нар мандах үес галсангийн нохой чимээтэй хуцаж хөөг хөж гих баргал дун сонсогдоод удаагүй байтал пар бэрхийн гутлаа чирэнгүүн орж ирсэн галсан өвгний өмнө үгс өггөө сөхрөн унаад өгөв. Яаж золигтож байгаа манд вэ чи чинь? Санам гавж нэг сөрхий цочин галсан зэмлэв. Багш минь намайг өршөө. Нялх үрийг минь ботож авраач. Юу? Өвгөн гавж үнэхээр гайхан дуалдав. Шар гуйлан ирж байна. Тэр гайхал ирнэ л үз. Чи яахаар шар гуйлан миний улаан голыг 2 гараараа самардна гэсэн? Нүгэлгэм яадаг гайхал вэ чи? Нар мандаж байхад муу юм яриад гарч чи. Тэгээрээ та хоёр хоёулангч болгоод өгье л дөө. Санам гавж үнэнхүү уурлан цохиод авахад галсан гарчгүй. Муу шаар ийгдээ муу ярлаж гин. Өвгөн гавж өөртөө өглөн алхаж явтал гадаа хүнд хөлийн чимээ гарч үүсэх хөгдөн өндөр чилгэрээр орж ирээд
Багшийн амар амгалан гайлтхыг биелагшин тунгалаг уу гэж хөнгөнүүлэн мэндэлэхэд соном гавж баг зэрэг улцсан борнуудээр тэр ирийг харж ихэд найрсан мэдлэв. Жижиг гэрээ хоёр өвхөр тэргэнд хуваан ачиж чөрхлөн явган хөтөлж ирсэн тэр ирийн хойноос шодон сүлтэй буурал морь унаж хоёр тугалтай үнэ 10-аад хон туун гэлдэрсэн их гэдэстэй бүсгүй түүний мэлмид харагдав. Хариугүй төрөх төгсөн ихнэрээ залуу эр халамжлангүй тушин зогсно. Тэд өвгөн ламын өмнөх олон төрлийнх нь сайн уйлс сүнсний саднууд ажээ. Минь сайн явцгааж ирвүү. Тухалч сууцгаа хүүхдүүдээ ингэсэн өвгөн босоогоороо мөлхсөөр тогооны саваа онгойлгон хумсны толион чинээ цагаан тосыг хүүхэнд эрхийн чинээ хөлдөө цагаан тосыг залуугийн аманд хийж хүлхэд бай хүүхэд учир би гэлээ. Багш минь сахиусандаа болгоо. Би ойр холын нутгийн ирмэг сайхан хүлэг мордод хазаар гүйлэгдэг нүгэлтэй хүн. Хань минь төрөх төхөөд таныгаа бараад нутаглаж хүний амьдралаар амьдрах санаатай ирлээ. Багшаа би их нүгэлтэй хүн шүү дээ. Цэрэг байхдаа ч гэсэн тушаал дагаж дайсны амь хөнөөсөн. Хэдхэн хоногийн өмнө нэг нүгэлтнийг бас болгоосон. Үрээ төрхөөс өмнө нүглээс ангижирмаар байна. Нисфанесийг хадгалах хэрэггүй хүүхэ. Би сэтгэл хэл гурваа цэвэрлэхийн чин сэтгэлдээ хичээ. Үгээр үлдэгдэх нүгэл үйл хөдлөлөөр өвлцсөнтэй тэнцэн. Зөв сайн сэтгэлээр амьдрдаа хүүхэ. Гилалаа огшоо. Эхнэр маань төрөх тунд өгсөн. Та сахиусандаа болгоно уу? Тийм байна. Харвас би ирүүл сэтгэл ариун та хоёроос сайн хүү төрнө. Гилалаа огшоо. Та минь урт насалж удаан жаргаж бидэндээ хишиг хайраа түгээгээрээ. Бид буйраа засъя да. Тэгээ хүүхэ. Галсанг дуудаж туслуулагтав. За, мань галсан энд нүгэд ирсэн үү? Гэх залуу эрийн хоолойд доогтой инээд тодорхойд төрөхгүй тэ цаваагүй зан гаргаад байв да манднууд минь. Галсангийн ихнэр нэралаад удаагүй байгаа шүү гэж зандрав. Өвгөн гавжийн олон жил хурайлан дуудсан олон живаа дөнчүүр майны хүч хүрэн хүзүүд бүргэдийн дэвлэлээр тэдний тооны дээгүүр дэвэн байлаа. Бүрдийн хийдийн тойронд инхүү 3 айл нутагшин өвөл хаврыг үдэн зунтаа золгож байх үес 4 дахь айл нүүж ирсэн нь цанхаан дондгийнх байв. Дондог норов 2 шууд соном гавжийн хаяанд буйраа засан гэрээ барьжээ. Дондгийн ээж бүр эрүүл болж харин норов хизээ мүдгүй төрөх төгсөн байв. Багшаа би ирлээ. Би таны дэрэгдээс холдохгүй. Норвыг хоолоо зангируулан хэлэхэд өвгөн лам хариу хэлсэнгүй 2 алгаа тосон охины хацрыг 2 талаас нь шахан бариад духан дээр нь үнэрлэж өөрөө мэддээ охин минь гэлээ. 3 хоногийн дараа норов өвдөж охин төрүүлэхэд цанхаан дондог ихэд сандчин босож суун дэгдэлцэхэд өвгөн лам түүний гар гэж дохиод шин төрсөн охиных нь хүйг таслан боож авчээ. Аавынхаа баяр баясгалан ихийхээ жаргал болсон сайхан охин байна. Надмид гэж нэрлэе гэж соном гавж хэлээд нэлх охиныг тэрэн суусаар л байв. Бүрдийн хөндийд айлын утаа манарч хүүхдийн дунд цангансаар шин амьдрал эхэлж цанхаан дондог шар гуйлан галсан гурвих он удаан жил айлсжээ. Ирж буцдаг орчлонгийн нэгэн түүхийг бүтээн надмид алдар даш гурав бүрдийн хийдийн тойр дээр өвгөн гавжихта хаяа нийлж цанхаан дондгийнх өвгөн хадны баруун доод бийд галсангийнх гүр хүзүүний аршилд шар гуйлангийнх нутаглах болж эзгүүрч ил хууль оргисон нутаг эзэнтэй болжээ. Соном гавжийг цанхаан дондог ихнэр норвын хамт өргөн ачилсаар насны нар бөхөөсөн бол шар гуйлангийн хүү даш өвгний дархан ухааныг өвлөөд авчихсан хайтай дархны ажилхийн эцгийн нутгийг сагсаар насны нар хэвийлэгжээ. Галсангийн ганц хөвөн алдар нэгдлийн өхөрчөн болж нэгэн насны амьдралаа хэвийлгсэн ч өвгөн хадны баруун доод биеэс нүүж алсалсангүй. Алдар дашаас хойно эрс зэргийн алав хааж ирээд 10 гаруй жилийн хойно баахан оройтон гэрэлжээ. Алдрын хүү сандуй, дашийн ач жаргал, надмид хөгшний өргөмөл охин оюун төгс гурав орчлон хорвоогийн эргэн хувьсах жамаар бүрдийн хөндийд тоглож өсгөөсөн шин түүх эхлүүлжээ.